хонь харгагч бол нэг хоныг $2 харгана. Өдөрт 200 аниргана. За ингээд өдрийн 400 гэсэн үг. 7 хоногийн 4,500 $2,000 гэсэн үг те. За ингээд сарын 8,000, 3 сарын 30 орчим $1,000 болж байгаа юм. За тэндээс мэдээж татваруудаа төлнө шүү. Тэгээд идэж уусан хоолндоо төлнө. За нөгөө талдаа нөгөө ноос ангилагчаад байгаа эхнэрүүд нь эмэгтэйчүүд нь цагийн $30-аар ноос ангилдаг. Өдөрт 8 цаг ажиллах хэрэгтэй. Өдрийн $240 орлоготой ажиллах боломжтой. Экспертийн яриаг энгийнээр өргөдөг Property podcast маань эхэлж байна. Энэ удаа болохоор маш сонирхолтой зочин оруулж байна. Манайх ингээд сарда нэг 4-5 дугаар явна. Тэгээ сүүлийн дугааруудаа систем спешиал дугаарыг хөрөхээр болж байгаа. Тэгээд энэ удаагийн зочин маань ноосоор бордоо хийдэг, маш сонирхолтой бизнестэй, маш сонирхолтой бүр сансрын одоо бүтээгдэхүүн гэх юм уу те. Ийм сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг дээгийгч маань орцож байгаа маа. Сайн байна уу та? Энэ өдрийн хүргэе. Сайн байна уу залуучуудаа. Яг өнөөдөр урьж оролцоочод маш их баярлалаа. Тэгээд бас айгүй сонирхолтой байна. Тэгээд та ярилцахад бэлэн байна. За манай подкаст урилгыг хүлээн авч одоо оролцож байгаа дээгийгчтэй баярлалаа. Та манай үзэгчдэд зориулж өөрийгөө танилж, товчхон танилцуул хаана сурж исэн, ямар ажил хөдөлмөрлөд хийж өөрийгөө та танилцуулаач. За би болохоор Улаанбаатар хотын 5 дугаар сургуулийг 1997 онд төгсөөд тэгээд 2021 онд МОС эдийн засгийн эдийн засгчаар төгсөөд тэгээд голомт банкнд 3 жил ажиллаж агаад 2003 онд Америк руу яваад Австрия project management-ээр мастер хийгээд тэндээ бас банкнд ажиллаж агаад тэгээд 2011 онд буцаад Монголд ирсэн. Монголд ирэхдээ би ингээд нөгөө ирснээсээ хойш барилгын салбар, нисгийн салбар, тээврийн салбар, удирдлагын салбар гэдэг ингээд явж агаад 2020 онд энэ хоньны нас органик бордооны төсөлд ороод тэгээд өнөөдөр одоо хөдөө аж ахуйн салбарын хүн болох гээд хичээгээд явж байна. Гадаадад нөгөө нэг ажиллаж байгаад те гинт яагаад Монгол руу ирэх болов энэ айгу сонирхолтой шүү дээ ингэж чинь гадаадад бүх юм сайхан орчин нөхцөл цайлан хөлстэй бүх юм байна. Монголд яагаад ирэх болов? Нэгд нь яг уу тэнд мэдээ сайхан тэгтэл хүний газар те. Хоёрдугаарт нь хүүхдүүдэд батах юм бол тэнд байх боломж бол маш их байдаг. Гэхдээ тэнд байгаа юмыг харахаар нөгөө Монголдоо хийсэн яагаад бид нар ийм юм бэ гэдэг ингээл нэг тийм хатаах сэтгэлээ өгтөрдөг. Хоёрд нь тэнд ч нэг айгүйх нэг юм их орон сэтгэлтэй болчдгийм байлээ. Тэгээд миний өөрийн бас бодол нөгөө эмээний хийсэн гэж нэг юм заах тийм мөрөдөлтэй. Тэгээд Монголдоо ирэх шалтгаан нэгдүгээрт манай хуучин ажил олгогч манай намайг чин төсөл аваач гэж санал болгосон. Хоёрдугаарт нь бас нөгөө эрэгтэй хүмүүс та нар те бас ингээл бид нар бол яг ингээл хүртээ бодол гоё газар байна. Эрэгтэй хүмүүс ч бас нэг юм хийж бүтээгээ тэнд ингээд зүгээр нэг ажил хийж ахаар те энд ирээд бас нэг өөр ёхоргоо нэр хүндийг гаргах тийм хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэрийг нь бас бодоод тэгээд Монгол бас хийх юм маш их байгаа. Тэнд бүх юм эзэнтэй, бүх юм байртай. Энд бол бүх юм шинээрхлээд амар хорон заа байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр тусмаа хөдөө аж ахуй Монгол улсын хөдөө аж ахуй хэлбэр дуусахгүй баялагтай. Тэгээд 20 онд энэ төслийг анх сонсоод нөгөө төслийн үүсгэн байгуулагч Цугатрах гэж ах байдیں۔ Тэгээд бид нар санал тавиад бид нар орсон. Тэгээд үүнээс хойш бол ерөөсө хоньны носон бордоо л одоо энэ органик бордооны дэлхийн зах зээл болон Монголын хөрсний одоо ийм юм байна гэдгийг л жил ирэх өдөр ирэх тусам л ойлгоо явж байна да. Одоо энэ Monplest гэдэг энэ компани та нэгдүгээр нэрийг тайлбарлаач бас ямар үйл ажиллагаа хийдیں۔ Share Mongolia гэдэг нь бас яг яадаг байгууллага юм. Та яг энэ байгууллагын талаар танилцуулбал. За Monplest гэдэг маань анх одоо нэрнийх нь утгыг харах юм бол Mon гэдэг нь Монгол, Plate гэдэг нь шахмал. Тэгээ манай энэ бордоор та харах юм бол ингээд шахмал үрлэхгүй. Тэгээ энэ маань 2017 онд одоо төсөл нь эхлээд 2018 онд үйлдвэрээ бариад 2019 онд анхныхаа экспортыг Герман улс руу хийсэн байдгийн. Тэгээд бид хэд ингээд нөгөө 20 одоо нөгөө гадаадаас 5 жилийн гэрээтэй Германтай. Германаас бид нар ингээд үйлдвэрлэсэн болгоны чаавн гэдэг анхны гэрээтэй байдаг байхгүй. Тэгээд 20 онд нөгөө ковид гараад, 21 онд ковид гараад, за тэгээд нөгөө 22 онд ч Орсын айн гараад, ер нь бол ингээд нөгөө манай гадаад зах зээл ингээд нэлээд хомигдаад ирэнгүүт ер нь яага Монголтой болохгүй нэ. Манай энэ бордоо германууд хотынхаа модны стрессийг тайлах гэж авдаг байхгүй. Яасан гэсэн чинь энэ ч өөрөө нөгөө байнга чийг барьдаг учраас мод их стресстэй юм байна. Утаа болон чимээнд тэрэн дээр хэрэгдэг гэж нөгөө манай хөдөлтөд авчилж ирсэн. Тэгээ би тэд ер нь энийг ингээ Монголд дутгшуулъя. За зарах гад ингээ явсан чинь ноосоор бордоо хийнэ гэж юу гэдгийг юу яриад байгаа юм те. Бордоо гэдэг чинь бууц те нөгөө одоо
дахианы сангас ч юм уу эсвэл манайхны нэг уламжлалт одоо нэг гүминий бордоо ч юм уу тийм байдлаар хүмүүс ойлгоцсон. Тэгээ бид нар энийг нутагшуулахын тулд маш их судалгаанууд хийж эхэлсэн. Хүнсний ногоон дээр хийсэн, цэцэг ургамлан дээр хийсэн, уул уурхай нөхөн сэргээлтэн дээр хийсэн, мод тарихад хэрэгжилж байна. Ер нь хөрсөн дээр л энэ бордоо маань яаж нөлөөлөд байна гэдгийг ингээд судлаачтай хамтарч хийж эхэлсэн байхгүй. Тэгээд ингээ явж итэл нөгөө захиалга маань нэмэгдээд борлуулалт маань айгүй айтайхан болоо явж итэл нөгөө түүхийд маань байдгүй. За яагаад түүхийд байхгүй байна гэд харахаар нөгөө одоо нөгөө та одоо сонингоор харж байгаа л ноос үнгүй л гэдэг чинь ноос хаягдаад байна, ноос одоо нэхий хаягдаад байна гэд. Тэгээд юу болоод яагаад ингээд байна гэд олон улсад ингээд харьцуулаад харахаар манайхан өнөөдрийг хүртэл уламжлалт аргаараа буюу гар хайчаар хань яргадаг байгаа байхгүй. Тэр нь өдөрт дунджаар нэг малчин 30-аас 20-оос 30-тай за магадгүй 40-50 хон харгадаг. Гэтэл олон улсад энэ маань спорт болсон. Дэлхийн аварга шалгаруулдаг. Тэмцээн болж хөгжөөд дээрээс нь өдөрт дунджаар 500-аас 600 мэрэгчлэтнүүд дэлхийн рекорд нь 754 хон нэг хүн 8 цагт харгадаг. Эмэгтэй хүн 720 хон харгаж байгаа байхгүй. Энэ маань өөрөө ингээд өнөөдөр чадвар болоод олон улсад ингээд skill shortage буюу нэг ур чадрын одоо дутагдалд орсон айгүй эрэлттэй мэрэгжил болчиход байгаа байхгүй. Ингээд бид нар энийг олж мэдээд 2022 онд одоо Шинзландын фармеруудтай холбогдоод тэгээд тентхий одоо энэ машинуудыг Монголд сургалтаар дамжуулж орж ирэх юм хөтөлбөр төсөл хэрэгжүүлээд одоо төрийн бас байгуулга. Манай Монплец бол ашгийн төлөө буюу аж ахуй нэгж, манай Share Mongolia болохоор төрийн бас буюу нийгэмд одоо Монплец альва байгууллага өөрөө нөгөө нийгмийн хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр утгаараа бид нар залуучуудыг бидний түүхийдийг бэлдээ заа залуучуудаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэдрийг бас ингээд нөгөө түүхийд нийлүүлэх өсөл эрмэлзлийг бий болгох юм нөгөө одоо сүлжээг бий болгох гэдэг ажиллаад одоо 4 дахь жилдээ явж байгаа. Олон нийтэд үйлчлдэг төрийн бас байгуулга юм шүү дээ. Олон нийтийн нийгэмд үйлчлдэг төрийн бас байгуулга. Ер нь бол манай үндсэн зорилго бол хонь харгах техник сургалтыг явуулах нэг, хоёрдугаарт нь бид нар одоо Шинзландаас надад нэг санал ирээд байгаа. Баачар бэлдэж өгөөч гэдэг байгаа байхгүй. Мах бэлтгэгч нар. Тэгээд яг Share Mongolia шиг бид нар сургалтаа танаад хий. Бид нар нөгөө одоо сайн хүүхдүүдэд өвөлдөө манайх үйлдвэрт авмаар байна гэдэг. Тэгээ бид нар одоо яг нөгөө нэг наасаа ингэж жигдлээд ирэхээр ер нь бол махны бэлтгэл рүү бас орох хэрэгтэй. Юу вэ? Яагаад тэгэхээр Монголын махны зах зээл өөр айгүй том байхгүй. Тэгэхээр зөв аргаар үйлдвэрийн аргаар маха бэлтгэн гэдэг бол бас айгүй том залуучуудад ажлын байр бий болох боломжтой байна. Та бүхний харж байгаа одоо энэ эцсийн бүтээгдэхүүн одоо эко 100% тэгээд ноосоор хийсэн бордоо. Тэгэхээр яг энэ эцсийн бүтээгдэхүүнийг хийхэд те эхнээс нь одоо те наривчлаад ярил ямар процесс, ямар шат дамжлагаар одоо энэ эцсийн бордоо гарч байгаа. За энийг ярихын өмнө одоогийн одоо ноосны угаах үйлдвэрүүдийг нэг халт жишээ ярьчих. Угаах үйлдвэрүүд өнөөдөр одоо Монгол улсын одоо ноос ч ерөнхийдөө нэг угаагдаал тодорхой хэмжээгээр самнагдаал нэг багахан хэсэг нэгдсэн бүтээгдэхүүн болоод тэгээд хятад руу экспортлоод байгаа шүү дээ. Тэд нар яадаг гэхээр 2 тонн ноосыг ингээ угаах үйлдвэрт ороход 5 тонн ус тодорхой хэмжээний химийн бодис болон 1 тонн ноос нь хаягддаг байхгүй. Өөрөөр хэлбэл 2 тонноос угаахад 1 тонн нь угаагдаж гарна. Бусд нь нөгөө нэг бохирдсон ус химийн бодистой бохирдсон ус 1 тонноос газарт Монгол улсад хориг хаягдл болоод хагас боловсруулсан нөгөө хагас 50% нь экспортлогдоод байгаа хгүй. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн биш учраас тэрний өртөг ямар ах вэ таадас бат хэрэгтэй те. Гэтэл манай ноос болохоор яг хоньны биенээс нь хэргэж авсан. Авахтаа нөгөө бусад үйлдвэрүүдээ авдгүй хаягдл нь нөгөө хөвлийн хүзүү гар те одоо нөгөө хөл гарны нөгөө юм биеинд ойрхон тасархаа бутархаа зунгаг ихтэй гэж яриад байгаа бид нар тэр ноосыг нь манай үйлдвэр хэрэглэдэг. Юу нь бол хаягдал гэж байна. Аль ч үйлдвэр хүлээж авсан ноосныхоо 15-аас 20% нь хорогдол тооцож хайдаг. Тэр нь ямар ноос вэ гэхээр манай түүхийд байхгүй. Манай үндсэн түүхийд. За нэгдүгээрт нь манайх ингээд одоо бусад үйлдвэрүүдийн хаядлыг авдаг байх нэ. За хоёрдугаарт нь манай үйлдвэрлэлөө ямар нэг ус хэрэглэхгүй 100% одоо дулааны аргаар 130 градуст ингээд үйлдвэрлэл явагддаг. За гуравд нь манайх ус хэрэглэхгүйгийн хажуугаар манайх химийн бодис болон нэмэлт хэрэглэдэг. Энэ одоо энэ плет ингээ харахаар ингээ нэлээд сайн шахтаад гарсан магаз энэ маань өөрөө ямар нэгэн тийм барьцалтуулагч байхгүй яг 100%-аас байгаа. Тэгээд энийгээ бид нар өнөөдөр олон улсын Европын бүх улс орон Америк, Канада, Мексикт Монгол хоньны наасаар 100% хоньны наасрээс органик бордоо гэдэг гэрчилгээгээ 5 дахь жилдээ сунгаад өнөөдөр одоо төв хооронд экспорт хийж байгаа. Одоо Монголын малын гаралтай шинэ бүтээгдэхүүний экспортлогч улс одоо компани явж байгаа. Үйлдвэрлэлийн процессыг бодох юм бол нөгөө одоо ноос эхлээ орно те. Ноос маань эхлээд нөгөө бутлуураар орно. Бутлуурын хэсэг нь ингээд нөгөө энэ чинь нөгөө халтар зунгагтай ноос учраас нэлээд дайх махт ирдэг. Энийг ингээд одоо
таслан бутлан тий. Дараа нь манай самнах хэсгээр орно. Энэ нь одоо цэгсрэнгээ нөгөө хогшоорог нь ялгадаг. За тэгээд нөгөө дараагийн 4 5 шатаараа дамжиж нийт бол 9 үе шатаар дамжаад одоо эцсийн бүтээгдэхүүн гардаг байна. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн дээр 2 төрөл гарна. Нэг нь яг энэ пилетэрэ буюу эцсийн бүтээгдэхүүн, нөгөөх нь нундаг бордоо гэж бид нар нэрлэдэг байна. Тэрийгээ бид нар юу нэрээдүүд нөгөө одоо нөгөө байгалийн хар шороо болон элстэй хойлоод монплетийн цэцгийн бордоо одоо цэцгийн хөрс гэдэг юм гарах. Та түрүүний хэлээдсэн чинь нөгөө бордоогоо ингээд органик гэдэг байгаа нь ингээд Монгол одоо энэ ноос ч өөр нь бактеритэй байт юм байна. Тэгэхээр тэрэн дээр яадаг гэлээ. За ноос болохоор ингээд байгаа юм. Ноос өөрөө кератин гэдэг бодистой. За ноосны тэр кератин гэдэг бодисыг ингээд ялгаад тосыг гаргах юм бол гоо сайхны айгүй өндөр одоо бүтээгдэхүүн болт юм байна. Ноосноос гаргаж авсан тасаар гоо сайхны үнэтэй брэндүүд одоо Dior, Chanel хэрэглэдэг байгаа байхгүй юу? А нөгөө талдаа энэ нооснд байгаа тэр кератин гэдэг бодисыг бид нар ингээд нөгөө энэ манай одоо герман технологи 4-р юу гэдэг ажил төрийн 4-р үеийн технологид нэрлэгдээд байгаа. Энүүгээр орохоор манай нөгөө Монгол ноосны нөгөө бактери нэгдүгээр тусад 130 градус талхаарч мэдээж ямар ч амтан үгүй шүү дээ. Хоёрдугаарт нь энэ маань нөгөө одоо уурлуурхаагаар ярих юм бол баяжуулчаад байгаа байхгүй. Нөгөө одоо килограмм ноосонд байгаа азот баяжуул одоо ингээ пилетэд гаргацсан азот хоёрын хооронд эрс ялгаатай байгаа. Манайх жишээлбэл 10% азоттай гардаг. Гэтэл одоо бууц ч юм уу нөгөө дахианы сангас ч юм уу эсвэл одоо нөгөө органик бордоонууд бол дунджаар нэг 4-өөс 5% азоттай буюу азот гэдэг чинь өөрөө нөгөө ургамлыг ногоон маасыг дэмждэг хамгийн гол одоо арсны арга байхгүй. Нөгөө талдаа манай энэ бордо фосфор, калий гэдэг нөгөө ургамлын одоо нөгөө нэг юм салбарлаж одоо ургах те дээрээс нөгөө жимслэлтийг нэмэгдүүлэх, дээрээс нь урт хугацаанд ногоон байлгах чадруудыг нэмэгдүүлэх агуулга айгүй өндөртэй. Айгүй сонио. Тэгээ бид нар энийг ургамлын сэргээш гэсэн үг юм тийм. Тийм, ер нь бол зөвхөн ургамалдаа биш бас хөрсөндөө өгдөг айгуусаа хөрслөгтэй ургамалдаа өөрт нь. Тийм, энэ бордог нэгдүгээр хөрсөнд ор бордох хэвээр. Хөрсөнд ор орсон бордоо 10 сарын туршид үйлчлэн. Тэгэхээр жилд нэг л удаа бордно. За шингэн бордог бол яг бид нар цацлаа, ургацсан үеэр дахиж нэг цацлаа, бороо орчвол дахиад нэг цацлаа. Ингээ эн чинь нөгөө нэг зөвхөн ургамлаа бордог болохоос хөрсөө борддог байхгүй. Манай бордооны онцлог бол ургамал өөртөө хэрэгцээтэй эрдэсээ авч яагаад ханаад ирэхээрээ энэ бордоо өөрөө хөрсөө давхар бордож идэг. Энэ онцлогт нэг 6 онцлог байгаа даа. Би бүр энийг ингээ заавал хэлмээр байна. За нэгт нь 100% ноосоор хин. Ямар ч нөгөө орсны арга байхгүй. Ноос гэдэг бол хаягдл биш. Энэ бол нөхөн сэргээдэг түүхэд. За хоёрдугаарт нь энэ ноос одоо таад ингээ харж байгаа бол энэ ингээ ус барьдгийн. Өөрөөр хэлбэл манай бордоо энэ дээр тестлээд үзв үү? Хэдүүлээ. Тий, хэдүүлээ энийг юу ачи. Энийг талаа хэсгэж. Нэлээд дөрөв болчихлоо. Энэ жохон болгоч. Хоёрдугаарт нь энэ маань усыг барина гэдэг нь манай энэ бордог одоо хөрсөн дор хийсэн тохиолдолд нөгөө усыг өөртөө уугаад тэгээд хөрсөждөг байхгүй. Тэгэхээр хөрсийг сэрэгжүүлэх үүрэгтэй. Хөрс сэрэгжүүлнэ гэдэг нь өөр амар тийм ургамал одоо тариал эрхлэгчдүүд айгүй том одоо шийдэл ахгүй юу. Ягаад тэгэхээр манайхан ч нэг юм чийг баригч хөрс сэрэгжүүлэгч гээл ингээд тусдан зараад идэг. Тэгтэл энэ манай өөрөө бордоо хийнгээ дээрээс нь сэрэгжүүлэгч байна. Яагаад сэрэгжүүлээд байна гэхээр нэг усыг аваад ноос өөрөө ингээд хөрсийгөөд үндэсний ургах орчин, таатай орчин ингээд одоо орон зайг бий болгож байгаа байхгүй. Дээр нь ноосны 53% карбон байд юм байна. Нүүрс хүчил. Ургамал чинь өөрийг нь тэжээх юм байна шүү дээ. Ургамал чинь нөгөө нэг нүүрс хүчлийг аваад эргүүлээд хүчил төрөгч ялгаруулдаг шүү дээ. Тэгтэл энэ ноосны 53% нь өөрөө карбон байгаа байхгүй. Энэ нь өөрөө ургамлыг нөгөө дэмжих айгүй том нөгөө сорс болчдөг юм байна. За тэгээд дараагийн айгүй чухал юм болохоор нөгөө урт хугацаанд буюу 10 сард үйлчлдэг учраас жилд нэг л удаа болно. Тэгэхээр эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. За тэгээд 5 дугаарт нь болохоор эн чинь нөгөө юу яадаг? Нөгөө нэг бид чинь олон улсад экспортлоод дээрээс нөгөө одоо Монгол улсаас гарч байгаа малын гаралт эцсийн бүтээгдэхүүнүүд утгаараа нөгөө импортоос огт хамааралгүй төв хийдэг байхгүй. Монгол улс хязгаарч одоо малгүй одоо хоньгүй болохгүй шүү дээ. Тэгэхээр хонь байгаа тохиолдолд манай үйлдвэрлэл явна, манай үйлдвэрлэл байгаа тохиолдолд манай бордоо гарнаа л гэсэн. Одоо энийг ингээд усыгээд ингээд тестлж байна. Саяны эцсийн бүтээгдэхүүн бордооны хуруу ааруул шиг импрессэлсэн байт юм биш үү? Шахацсан. Тэгээ одоо хэдүүл эсрэг хугацааны дараа тесттэй шалгаж үзье. Энийг яагаад ингээд ус хийж харуулах гэдэг нь гэхээр нөгөө чийг баригч болоод хөрсийг хөвсөйлөгдөг гэдэг шинж чанар өөрөө хөрсөн дор байх хэрэгтэй гэдэг юм бас харуулах гэдэг байхгүй. Тэгээ ингээд нэг усаа ууцсан тохиолдолд энэ чинь нөгөө хөрсийг байнга чихтэй байлгана. Тэгэхээр хамгийн чухал юм нь чийг баригч болж байгаа нөгөө усны нөгөө услахааны зардлыг 20% бууруулна. Тэгэхээр нөгөө нэг одоо ялангуяа нөгөө мод тарж байгаа ч юм уу уулуурхааны хөсрүүлээ задгаа талбайд тэр болгон бид нар нөгөө ус хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө чигээ барайл байгаль ус аваад хит их бордоо игээд нөгөө нэг
ялцчих ч юм уу эсвэл шатах ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд нь гарахгүй байна те. Энэний бас нэг даваа тал нь тэр. Өөрөөр хэлбэл манай бордог хэтрүүлэн эргэлэх боломжгүй буюу хэтрүүлэн хэрэглээ одоо юу гэдэг нэг модонд 250 г орох хэрэгтэй гэдэг технологитой. Гэхдээ 400 г-ыг хийлээгээд тэр модны үндэс төлөгдөхгүй. Тэр илүү хэсэг нь өөрөө хөрсөндөө ороод байгаа. Бас нэг гоё юм. Нэг Германы эрдэмтэн судалгаа хийгээд бүр тавьсан байдаг. Би та хэд бас линк хийнэ үгүй. Тэрэн дээр юу гэдэг гэхээр хүний ус зүгээр одоо юм ханинаас ийм пилет 3-ыг ингээд туршсан байгаа байхгүй. Тэгээ яагаад туршсан гэсэн чинь хорхоо шавнаас хамгаалдаг гэдэг энэ чинь бас нэг тийм онцлогтой. Яасан гэсэн чинь нөгөө нялцгаа нөгөө ургамал дээр байдаг нялцгаа биет чинь нөгөө өвсөн дээр ингээд явхаараа нөгөө эн чинь нөгөө тавьчихаар ингээд нөгөө хатгадаг юм байна. Нөгөө хүний нүцгэн биеэр нөгөө ноос өмсчөрч ингээд хатганаа да тэрнтэй. Тэгээ дээрэс нь чинь пилетчил хийчихэр хурц өнөрт олчдаг. Нөгөө азотын ингээд баяжуулсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгუთ нөгөө дайждаг байгаа байхгүй. Тэгээд тэр туршилт дээр юу харагддаг гэхээр хүний өсөн дээр хорхоо ингээд гараа авчиж байгаа. Ноосон дээр бас ингээд гараа авчиж байгаа. Пилетийг ингээд тойроод байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр хүн тэрийг юунд хэрэгэлсэн гэсэн чинь гүзээлзгэн байж та үнтэй бэри төрлийн ургамал тарьдаг бол та хоньны носон пилетээр ингээд хамгаалт хийгээрэй. Тэгэх юм бол таны одоо юм чихэрлэг жимс ургамлыг орхоноос хамгаална гэдгийг нотлоод Герман тавьсан байт энэ. Тэрэн дээрээс бид нараас нөгөө Монгол бас туршиж үзсэн. Тэгээд юуны хөдөө аж ахуйн яамны хөдөлмөр сургалтын төв дээр 6 төрлийн хүнсний нөгөө 11 сортын хүнсний ногоон дээр ингээд 3 төрлийн бордог, 4 төрлийн бордог. Бордоогүй шингэн бордоо, төмөн шуутын бордоо, манай бордоо гэдэг ингээд 4 төрлөөр туршилт хийсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр манай одоо Монплецээр борцсон помидорны ургамал одоо модноос 458 г гарсан. Бордоогүй одоо модноос 185 гарсан байдгийг. Тэгээ нэг ургацыг бас нэмэгдүүлдэг онцлогтой. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө урт хугацаанд нөгөө нэмэгдүүлдэг учраас задардаг учраас нөгөө ургамлын гарцыг бас нэмэгдүүлдэг тавталтай. Тэгээ одоо ер нь нэг гоё юм нь өнөөдөр ингээд 5 дахь жилдээ болоход танаа бордоо болоогүй гэдэг үг чинь нэгч сонсоогүй. Одоо бахархалтайгаар хэлэхдээ харин өнгөрсөн жил борсон чинь маш гоё ургасаа илүү бордоо авъя гэдэг ийм хэрэглэж. Буцаалтгүй. Буцаалтгүй. Тий. Одоо бордоо ярихаар чинь манайх чинь одоо бордоо үйлдвэрлэсэн түүх бол бас би сайн мэдгүй байгаа л да. Тэгээд манайх чи хөдөө аж ахуйн технологи бол одоо төрүүлж байгаа юм шиг хэрэглэгч орн байгаад байгаа. Тэгээ яагаад ийм хэцүү бизнес рүү орсон юм? Одоо хятад Орос хоёр ч юм бол бордооны асар том экспорт хийсэн байгаад байгаа. Тэгээ Монголоос та одоо ийм хизээ яаж хийж болно гэж. Оюуны өмчийн чинь манай Монголд эрдэмтэд байдаг юм уу? Германд байдаг бол ямар хүмүүс эзэмшдэг? Энийг та ингээд ашиглахад одоо болдог уу? Надад бол тэр оюуны өмч талаас асуудыг сонирхолтой байгаа юм. Тий. За оюуны өмч төр их чинь гоё фейлцсэн тохиолдол байдаг. Яг тэр бол зүгээр илүү трейдмарк талтай. Яг өнөөдөр энэ бүтээгдэхүүний ноу хав гаргасан газар бол Германы Гамболт их сургууль гэдэг одоо хамгийн том судалгааны сургууль энэ бүтээгт одоо төслийг хэрэгжүүлээд патентыг эзэмшдэг. Манай хувьд онцлог нь юу вэ гэхээр Гамболтын сургуульд судалгаагаа ихтэй 2 техник төхөөрөмж үйлдвэрлэсэн байхгүй юу. Нэг нь Германд, нэг нь Монголд үйлдвэрлэсэн. Яагаад тэгэхээр Монголд 17 онд одоо GIS-ийн шугамар Монголд ирээд Монголын одоо бордооны зах зээлийг судлаад за хөрс нь бол муудаж байгаа юм байна. Бордооны хэрэглэх одоо хэрэглэгчийн зан төлөв байхгүй юм байна. Нийт зах зээл дээр 150 мянган бордооны хэрэгцээ байгаа юм байна гэдгийг тогтоогоод за энэ үйлдвэрийг Монголд барих юм бол энэ бол амжилттай авах боломжтой байна гэдэг ийм дүгнэлт гараад нэг үйлдвэрийг Монгол барьсан байдаг байхгүй юу. За ингээд энэ үйлдвэрийг барихдаа 5 жилийн гэрээ хийгдсэн. Тэр 5 жилийн гэрээ нь үйлдвэрлэсэн болгоно нь 100% Герман руу гарах нөхцөлтэй. Ингээд 2018 онд гэрээнд байгуулагдаад үйлдвэрлэлд орж исэн. За тэгээд тэр үед манай анхны үүсгэн байгуулагч маань өөрөө нөгөө нэг 5 илтэй мундаг ах вэ. Тэгээд тэр манаас ингээд хиттийн бас нэг газар очиод нөгөө нэг илтгэд тавьсан байгаа. Тэгэхэд хиттаас 10,000 тонныг 50 центр авъя гэсэн байгаа байхгүй. Тэгтэл нөгөө Монгол улсад 10,000 хоньны одоо бордоо хийх хүчин чадал нэг байхгүй. Хоёрдугаарт нь 50 цент гэдэг бол зүгээр нэг одоо бууцтай адилхан үнэтэй байхгүй. Тэнгууд бидний одоо ирээдүй юу гэсэн гэхээр за ер нь бол органик гэдэг юм дэлхийд өнөөдөр ямар эрчимтэй явж байгаа лээ. Хоёрдугаарт нь нөгөө одоо та ингээд интернетээс харах юм бол хаягдлаар хийсэн органик бордог одоо хааж эхэлж байгаа. Нөгөө нэг ялгцаар хийсэн, нөгөө нэг одоо яснаар хийсэн, хомоолоор хийснүүдийг хязгаарлаж эхэлж байгаа. Тэнгууд одоо угаасаа үлдэх бордоо нь юу вэ гэхээр носон бордоо үлдэн, дээрэс нь бусад төрлийн шингэн одоо лабораториар гаргасан шингэн бордоонууд л үлдэнэ. Тэгэхээр зах зээл өнөөдөр Монгол улсад 30 сая хонь хизээч одоо 20-оос нэг доош орно гэж би бодохгүй байна. Хоёрдугаарт нь нэг хоньны ноосноос 20% нь хоригдол гарна.
Тэгэхээр нөгөө 30 сая хоньны чинь бид нар 6,000 тонн хаягдал буюу түүхий жил болгон манай дээр байгаа хгүй. Тэгэхээр энийг бид нар дахиад манайх шиг 2-3 үлдэр барих хэрэгтэй. Ингэж бид нар өнөөдөр дэлхийн зах зээл дээр массаар экспортлонгоо нэгжийнхээ үнийг бид нар өсгөж чадах юм бол ноосны үнд гаад өсөх байхгүй. За хятад Америк хоёр бол том зах зээл. Гэхдээ бид нар бордоогоор биш бид нар энэ дээр хүлэмжээр өрсөлдөх хэрэгтэй. Одоо хүлэмжийн бүтээгдэхүүнээр бид нар гарна гэж зорж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ноосон бордоо ч өөрөө нөгөө аяг үнэтэй бордоо байхгүй. Европод таад ингээд харах юм бол килограмм нь 5.90-өөс 7.90 евро байгаа байхгүй. Тэгтэл бид нар өнөөдөр энийг Монголдоо ингээд 6,000 төгрөгөөр 7,000 төгрөгөөр зарж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар ирээдүйд value added буюу хүлэмжийн бүтээгдэхүүн болгоод бүтээгдэхүүн нь бол нөгөө үнэтэй бүтээгдэхүүн шүү дээ, хүлэмжийн байгаа ч тийм. Одоо бид нар жишээлбэл одоо зүгээр л помидор үрцээ тарихгүй гэж зарж байгаа. Бид нар одоо импортоор оруулж ирэх лимоныг те импортоор оруулж ирж байгаа аспарагусыг энтрийг тариад бид нар нөгөө одоо хурш хоёр орлс гэдэг амар том зах зээл байгаа байхгүй. Эдгээрээ бид нар органик бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Одоо салгасан нэг хүлэмж бидэртэй ажиллаж байгаа. Тэдний хүн хорхоод тарьдаг. Тэгээ тэднийх манай бордоог туршиж байгаа. Одоо ингээд 2 жил турших хэрэгтэй. Тэгээд одоо нэгт жилийн дууссан. Ургацын хувьд бол манай аюу сайн байгаа. Тэдний болохоор юу гэж яхаар за бид нар технологи танаад өгье. Та нар бордоогоо манаад өг. Тэгээд танаад бид нар хүлэмжин дээрээ нөгөө хүн хорхоод байгаа тариад би өөрөө экспортлж авъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чинь Монголд үйлдвэрлэх ёстой. Тэгээд экспорттой байх шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголд хүн харахад байгаа тариад манай бордоогоор тариад эргүүлээд солонгос авъя гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө юу байгаад байна гэхээр хүлэмжийн бизнес бол бидний дараагийн нөгөө килограмм бордоогоороо биш бордоогоо ашиглаад гаргасан хүнсний бүтээгдэхүүнээр экспортлох тийм чиглэлд юу нь бол зорж байгаа. Экспорт гэснээс одоо их сонирхолтой л энэ одоо та Европ руу гаргадаг юм шүү дээ. Европ одоо та яаж гаргаад байна одоо тий сонирхолтой хаагуур явж гин тээвэр нь яаж зогсоологдож гин тий. За Европ руу бид нар 19 онд анхныхаа экспортыг гаргасан. Тэгээд түүнээс хойш бол одоо жил болгон тасралтгүй явж байгаа. Ингээд 7 дахь жилдээ бид нар орж байна. Өнөөдөр манай яг экспортын үндсэн зах зээл бол Герман байгаа. Дээрээс нь Унгарт бид нар зарж эхэлж байна 24 оноос Америк руу бид нар бүтээгдэхүүн гаргацсан байгаа. Одоо бид нар Орос руу гарах гэж бэлдэж байна. Нөгөө Узбекистан, Кыргызстан, Тажикстан руу бас энэ намраас гарчих бах. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө нэг гарден зах зээл рүү гарна. Нөгөө цэцгийн тасалгааны цэцгний. Тасалгааны цэцгийг яагаад зориод байна гэхээр бид нар угаасаа үндсэн 2 зах зээл байгаа. Нэг нь үнэтэй хүлэмжийн байгаа. Нөгөөх нь цэцгийн буюу нөгөө тасалгааны цэцэг. Гадаадад ч нөгөө хүмүүс стрессээ тайлах гээд гарденд маш их хийдэг юм байна. Тэгээд жижиглэнгээр буюу 450 грамаар бид нар цэцгийн дэлгүүртээ ажиллах юм бол нөгөө угаасаа нөгөө масс болон хүний тоо ямар байгаа илээ те. Хоёрдугаарт нь органик хүнс өөр амар үнцэнтэй байгаа учраас бид нар нөгөө үнэтэй хүлэмжүүдийн бизнестэй Европ руу гарч байгаа. За Европ руу гарахад 3 чаленж байгаа. Нэгдүгээрт нь Оросын хэл. Манайх ч нөгөө яахааргүй Орос хэтийн дунд байгаа. Манай бараа хятаар явдаг, зөвхөн Оросоор явдаг. Тэгэнгүүт Улаанбаатар, тэгээ Алтан булаг, тэгээд Орос, Новосибирск ч юм уу те. Тэгээд Беларусь, тэгээ Польш, тэгээ Герман гэж явдаг байхгүй. Ингээ өөрөөр хэлбэл 4 хэл 5 улсын 4 хэлийг бид нар тавьж байгаа. Оросыг хөндлөг болдог болж шүү дээ. Тийм, яалтчгүй яг энэ угаасаа ингээл нөгөө нисэг боломж авахгүй. Хятадаар гардаггүй гэдэг нь хэлний хориоц эртээ бүр энэ стратегийн холбогдлолтой болохоор ингээ хоригдсан байт юм уу? Яг энэ дээр уул нь болдог бол манай одоо хөдөө аж ахуйн яам ч юм уу манай засгаас дэмжиж өгдөг бол бас боломж байгаа. Ягаад тэгэхээр ноос өөрөө хятадын стратегийн бүтээгдэхүүн, бордоо өөрөө стратегийн бүтээгдэхүүн. Тэгэхээр нөгөө Монголоос nooson бордоо хятадын нутаг дэвсгэрээр лөө орох болон дамжин өнгөрөхөд хоёр улсын хоорондын протокол манай хоньны nooson бордоо чагсаалтанд орох хэрэгтэй байгаа. За тэгээ одоо би одоо хэлэхэд бид нар ингээд 2021 оноос хойш Орос хятад гал ингээд яам руу дараа бичигчээл бүр хятадын элчин сайдын яам руу шууд албамчгаа явуулаад ингэж яваад ямар хариу авсан гэхээр нэг компани төлөө хоёр улсын протоколд өөрчлөлт орохгүй гэдгээр авсан. Тэгээ өөрөөр хэлбэл нөгөө өнөөдөр хоньны nooson бордоо хийж байгаа үйлдвэрлэгч манай учраас манай ганц компани төлөө хоёр улсын протоколд өөрчлөлт орохгүй. Харин хизээ орох уу гэхээр нөгөө улсууд хоорондоо нөгөө гайлын бүтээгдэхүүний шинжилсэн чагсаалт гаргадаг шүү дээ. Тэр үед бид нар амжаад бичгээ өгчих юм бол магадaltaй. Гэхдээ л бидэрт за хэлцэл болох гэж шүү. Бичгээ өгөөрэй гэж хэлэхгүй байгаад л гомдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр уулын энэ дээр нөгөө нэгэн тодоо тийм малын гаралтай уулуурхай кампус экспортыг дэмжиж одоо хог хайдлэсэг байгаль дэлтэй sustainable business гэх ингээд нөгөө бүх юмд нэгдэж байгаагаараа бол манай бордог ингээд дэмжмээр санагдаад байгаа байхгүй юу? Дэмжгүй л байна да. Аюу хэцүү байна тийм. Одоо би энэ дээр би нэг юм ингээд хэлмээр байна заяа. Юу гэхээр өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч ямар
хөтөлбөр санаачилсан. Цагаалт. За цагаалтанд манай ноосоор орно. За дараа нь тэрний өмнөх нь юу? Тэрбум мод. Бордоор орно. Тэрний өмнөх нь юу? Хүнсний хувьсгал. Хүнсний хувьсгалаар орно. Бордооны урамшуулал. Өөрөөр хэлбэл газар тариалан болон хүлэмж хүнсний ногооныхан бордоо эргэлэх юм бол 30%-ийг нь усаас буцаа олгодог байхгүй. Манай бүтээгдэхүүн энд шууд арах хэрэгтэй үстэй. Автоматар тийм үү. Гэтэл өнөөдөр тэр бордооны урамшлыг хэн аваад ийн гэсэн чинь нөө импортоор оруулж байгаа химийн бордооны компаниуд аваад байгаа байхгүй. Би ч таны аваад үйлдвэрээ барьсан гэж бодоод байгаа шүү дээ. Хамаг зээл юм аваад үйлдвэрээ барьсан суудаг гэж. За, ноосны урамшуулал. Одоо килограмм мал одоо малчин 1 кг-ноос үндэсний үйлдвэр тушаах юм бол 1500 төгрөгийн урамшууллыг усаас өгдөг байхгүй. Тэнд манай хорхоо орно. Тушаасныхаа төлөө. Одоо манайд ноосоо тушаасныхаа төлөө малчинд дараа жил би одоо ингээд репортлдог байхгүй. За би дорж гэдэг хүнээс 200 кг-ноос авсан үнэ ингээд хөдөө аж ахуйн яамруу явуулахаар хөдөө аж ахуйн яам 26 оны төсөвдөр дорж гэдэг хүний А данс руу Монпеллец руу 200 кг-ноос тушаас учраас 1500 төгрөгөөр үржүүлээд тэр үнийн дүнгээр малчны нас нардаг байхгүй. Энэ урамшууллыг манай бүтээгдэхүүн орно. За экспортыг дэмжих хэдэн 1996 оноос хойш Монгол улсын уул уурхай экспорт бус экспортыг дэмжинэ гэдэг. Члэнж төсөл явуулсан мэдгүй тийм. Тушаал захирамж байдаг. Бүгдэнд нь орно. Ингээ бодохоор өнөөдөр бид нар яг үүндээ төрөөс одоо ингээд нөгөө бүтээгдэхүүний экспорт болон бүтээгдэхүүний хөгжил худалдаа авалтанд. Бараг 18 оноос хойш эхэлсэн гэхэр ч одоо бүгдэнд орж байгаа сте. Оруулаач энэ төр засгийн оруулаач одоо орол яг үүндээ манай хамгийн орох хэвээр юм оруулахгүй. Одоо Тэнжинерд юу яхаар чинь хятаас ирүүлшүүл авчвал Тэнжинээс цаашаа далаагаар Европ орчин тий. За тэгэхээр та одоо хоошоо Оросоор ингээд явахаар чинь нэгдүгээр цаг хугацаа зардлаа аяг өндөр байгаа даа. Тэгээд ширэн бүтээгдэхүүн учраас одоо Галино Vicus Code эдрээ авах одоо энэ челленжүүдийг яаж давав? Надад болохоор Монголын том компаниуд хийх гээд чадахгүй байгаа даа. Бараг сүүлийн 5-10 жил хөдөлж байгаа юм. Одоо даваад гарцсан хэрэг гайхаад байна л да. Ямар аргаар зал байна уу, арга байна уу? Ганц юм бүсгүй яаж та яриад гэж. Манай энэ компани үүсгэн байгуулах цаг бадрах гэдэг ах маань өөрөө Европод 38 жил амьдарсан. Айгүй туршлагатай ах байдгийг. Тэгээ тэр маань яг энэ нөгөө Vicus Code авах болон одоо бид нар ч хамтраад ажиллана л та. Гэхдээ цагаан ахын давуу тал нөгөө Германы худалдаа авагч маань бид нарт тусалсан. Өнөөдөр бүх улсын хил дээр 3101000002 гэдэг код Монплецийн нэр дээр байдаг байхгүй. Тэр кодны ард ямар нэр байгаа вэ гэхээр 100% хоньны носон бордоо буюу 100% sheepwool fertilizer гэдэг нэр дээр тэр кодыг Монплец компанид эзэмшиж байгаа. Нэг. Хоёрдугаарт нь EU Trace гэдэг нь Европын хилээр ордог систем. Тэрэн дээр Монплец 1074 гэдэг кодоор актив статустай байж байгаа. Энэ болгоныг хийхэд мэдээж нэг зөвлөх үйлчлэг маш чухал. Миний нэг ийм одоо баримталдаг зарчим. Би хэрвээ чадахгүй бол чаддаг хүндийн мөнгөний төлөө би хэлэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс би гэдэг айдтууд хаанч байж болохгүй. Яа тэгвэл чаддаг хүн чинь тэр мэдлэг боловсролыг олж авахгүй чичнээн мөнгө рүү төлөөд би балцсан хүн байхад би яагаад цагаа зараад юм унших хэрэгтэй. Чамд би мөнгөний төлөөд чи миний өмнөөс хийх ажлыг хийн. Харин би тэрний өмчлөлтөөр анхаарах хэрэгтэй. Тэрний хэлдгээр чинь нэг патентын асуудал байхгүй. Тэгэхээр альва бизнесийг миний бодлоор тий альва өнөөдөр хүртэл явсан зарчим бол нэгдүгээр чаддаг хүнээр нь чаддаг юмыг нь цаг хугацаагаар хэмнэнгээ шаардлагатай зардлын төлөх ёстой. Хоёрдугаарт нь хийсэн бүтээгдэхүүнээ чанарт байнга харах ёстой. Миний гаргаж байгаа юм өнөөдөр хизээж гомдлохгүй байх ёстой. Миний гаргаж байгаа юмыг өнөөдөр хэрэгэлсэн хүн хажуудах хүндээ ингээд үеийн гоё юм билээ гэд хэлэх ийм хэмжээнд чанартай ажиллах ёстой. Гурав нь манай үйлдвэрт ажиллаж байгаа болон бидэртэй хамтарч байгаа хүмүүс happy байх ёстой. Манай одоо үйлдвэрийн ажилтан намайг хаяа явахгүй те дэгч ингэчмээр тэгчмээр ингэ болохгүй маа хэлдэг. Эсвэл болох гэж байгаа бол санаа оноогоол тэрийгэ солилцдог ийм байвал гэдгийг бид нар бас зорж явдаг. Дөрөвдүгээрт нь энэ болгоны цаана хэн байгаа вэ гэхээр хагас сайн малчид байгаа байхгүй. Тэгэхээр энэ малчдын орлогыг доктортой байлгах энэ хүмүүс малсаар байхын тулд би юун дээр анхаарах вэ? Борлуулалтын дээр анхаарах хэрэгтэй. Миний борлуулалт Монголын зах зээл жижигхэн байхгүй. Дээрээс нь бордоо хэрэгэлдэг нөгөө бидний зам төлөв багтаа гэсэн чинь. Тэгэхээр гадаад зах зээл дээр 30 тэрбум долларын зах зээл байхад би яагаад энд те нэг 150 тонн бордооны төлөө ингэж жижиг хэвтэй те. Тэгэхээр хэрвээ нэг гарцсан бол би тэрийг тэлхэл асуудал байхгүй. Тэрэн дээр юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө мэрэгчлэтнүүдийн зөвлөгөө хэрэгтэй. Би байнга ингээд тасралтгүй экспо үзэсгэлэн худалдаанд ингээд оролцож явах хэвээр, тэмцээн уралдаанд аплайдж явах хэвээр. Би манай өрөөнд орол нэлээд олон бид нар шагналах. Ер нь л одоо аплайдсан болгондоо л аваад байгаа. Гэхдээ шагнал маань өнөөдөр яг бидэрт гадаад зах зээл дээр явахад маш хэрэгтэй байгаа учраас бид нар хийгээд яваад. Ингэсэн 21 онд Альдид аплайдлаа. Альдигээд одоо дэлхийн том сүлжээ зөвшөөрөгдчихлөө 193-аар. За тэгсэн чинь
татгалзсан шалтгаан нь сав баглаа бодлоос солигдсон байхгүй. Одоо та хэд манай бүтээгдэхүүн хаа байна? Энэ. За энэ цаасан бордоо маань ингээд жижигэл сарлах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ маань ингээд нөгөө контейнераар явахаар ингээд чиний төрөний хэлдгээ 40-60 хоног жийж очино. Тэнгууд ингээд нөгөө сэгсрдээ яваад ахаар чи энэ бяцраад байгаа байхгүй. Тэнгууд бидний нөгөө манусны целлулозын таглаатай савнд хийгдэх шаардлага тавилаа. Тэгсэн нөгөө пластик савнд бордооноос өнтөлчдөг байхгүй. Тэгээ нөгөө 193-аар бид нэ амжаагүй юм. За тэгэнгууд нь өнгөрсөн жил бид нар чинь аплайдлаа аль дээр. Тэгсэн чинь татгалцсан. Яагаад татгалцсан гэсэн чинь ISO нэвтрүүлээ гэдэг. За ингээд ISO нэвтрүүлэх гэсэн чинь ямар зардалтай байлаа та хэд мэдчихэж байна. Тэгсэн чинь Хас банкнаас ийм уралдаан зарлаад үндэсний 16 компаниг шалгаруулсан чинь манайх нэг шалгарсан. Тэгээ бид нар Хас банкнаас 15 сая төгрөгийн тэтгэлэг аваад өнгөрсөн жил ISO 9001, ISO 45000-ыг одоо үйлдвэр дээр нэвтрүүлсэн. Одоо их чинь энэ одоо 7 сард альди чинь нөгөө залтаа нөгөө supplier-уудын тендер зарлагддаг байхгүй. 7 сард энэ жил аплайдна гэж байгаа. Тэгээд ер нь бол шошор баглаа бодол дээр ажиллаад хэрвээ нэг сүлжээний дэлгүүрт орчих юм бол бидний түрүүний ярьдаг нөгөө жижиглэнгээр олон улс руу гарах нөгөө зорилт маань нэг шатаар ахаад малчтаа давхнаас өмнө маань тэр хэмжээгээр өсөх боломжтой. Алдаж одоо Америк, Канада, Европод бүр дааж бүр хийвэд юм билээ тий. Тэгээ бас нэг гоё мэдээд болохоор сая би нэг 4 сарын сүүлээр нэг онлайн уралдаанд ороод тэгээд 2 минут дэлтгэл тавиад тэгээд одоо 11 сарын 30-наас 12 сарын 2-ны хооронд Парист болох дэлхийн органик зөвхөн гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн экспо болт юм байна. НАТО экспо гэдэг. Тэрэнд стендийнхаа 50% хөнгөлтийг одоо авсан. Тэгээд тэндээ ямар ч гэсэн оролцоод ирнэ. Тэгээд эндээс бид нар юу оролцоо бүтний зардал үү? Бүтний зардлын маань 50% нөгөө 2 минутын хайлтыг дээр хоцсон байгаа. Тэгээд дээрэс нь Азаас орж байгаа бас ийм олон улсын экспортод орж байгаа одоо олон улсын гэрчилгээтэй компани гэдэг бас онцлогтой. Дээр нь инновацийн бүтээгдэхүүнээр бол анхных бах тий. Анхных нь яг үндэ одоо надад ирсэн мэдэн дээр Shipfood Fertilizer гэж манай 21 жилийн түүхэнд анхны бүтээгдэхүүн танах байна. Бид нар танах ингээ нэгдүгээрт инновац, хоёрдугаарт нь жижиг дунд үйлдвэрлэл, гуравдугаарт нь Азийн орноос оролцож байгаа учраас танаа бүүт болон танаа бүх зардлыг 50% хөнгөлж байна гэдэг. Тэгээ их чинь одоо 11 сарын 30-нд очиж оролцоод нэг яриаг таслаад асуух нэг сони юм байгаад байл. Та экспорт саналын амар технологи авчирсан. Тэгэхээр бүх дэмжээнүүд оруулаад хамгийн шагнал дүүгээ. Би бас тэгэл хараал идэг. Гэхдээ яг таны хийж байгаа бизнес чи одоо хөдөө аж ахуй буюу хамгийн хүнд салбар шүү дээ. Одоо том компаниуд ч үндэсний компаниуд жишээ хөрөнгө зарж ерөөсөй орохгүй байгаа. Ашиг бас харагдахгүй байна гэж би хараад байгаа. Тэгэхээр та одоо эмэгтэй хүн бизнесийг авч явж чинь яаж энэ хэцүү бизнес нэгдүгürt хоёрдугаарт ноосыг бол хятад аваад угаад гардаг байж байгаа. Одоо туул тогтоомжийг өөрчлөлт болцсон. Одоо бол хог болцсон байгаа гэхэд бол баг дэгсдэггүй бах. Жалганд л байж идэг. Тэгэхээр одоо хуучин байсан нөө дид үтс логистик ч юм бол байхгүй болцсон тий. Хятад бол энэ сүлжээг үүсгэсэн байсан. Одоо та яаж ийм аим хүнд бизнесийг хийгээд тэгээ дээрэс нь энэ ноос чи хин хэрэгж өгөх вэ? Зуны цагт танд бол хүн олдохгүй байна. Маш тодорхой тий. Бүгд залуучууд бол өдөөний залуучууд морь мол наадам гэдээ явчихж байгаа тий. Би бол та нэг жоохон бодит юм яриад өгөөч. Яг хөрсөн дээр гурлаа ярилцсан. Яг гол хүн малчнаас яг явчихсан байна. Тэгээ энэ олон багаж тооны төхөөрөмжүүд бас одоо яаж ч ажилтгийн тий. Надад бол тэр хөдөө чиг дээрээс та энэ ноосыг авчна гэдэг чинь маш хүнд энэ бол баг тооцоо хийгд бол угсаа ашиггүй болох маш тодорхой бол харагдаад байна. За нэгд нь Монгол улс чинь асар том юм байна. Тэгээ том байгаа нь өөрөө тээвэрлэж ажилтгийн зардлыг маш өндөр болгодог. Жишээлбэл Баян үлгээд нэг ноос одоо килограммноос 100 төгрөг байгаа байхгүй. Гэтэл давуу тал нь юу вэ гэхээр өнөөдөр Төв аймаг өнөөдөр нийт хонин сүргийн 13% Төв аймагт байдаг байхгүй. Тэгэхээр миний одоо 13% гэдэг чинь 1.3 сая хонь гэсэн үг шүү дээ. 1.3 сая хоноос чинь 1200 за 1500 орчим тонноос гарна. Тэр 1500 тонноос гэдэг бол манай үйлдвэрийн 60% баггүй нэгдүгээрт нь. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм тээвэр логистик хэрэг хэдийгээр чаленж байгаа ч гэсэн Монголын газар нутаг болгонд хонь байгаа учраас бид нар тэнд бага бүрдүүлэх буюу хонь яргагч нараа бэлтгэх болчихж байгаа. За ингээ хонь яргагч нар тэгвэл хаана байгаа юм бэ? Залуучууд Монгол орон нутагт байхгүй шүү дээ гэж. За энийг бид нар одоо Share Mongolia-гээ төрийн бусаараа дамжуулаад сүүлийн 3 жил хийж байна. Эндээс хийсний одоо циклийн ярих юм бол гаднаас мэрэгчлэнүүд авчирна. Энэ тоног төхөөрөмжүүдийг бид нэр олон улсын одоо Монгол улсад хөдөөгийн орон нутгийг хөгжүүлэх олон улсын төслүүд маш байгаа шүү дээ. Тэднэртэй бид нар танилцуулаад за залуучуудыг бид нар ингэж бэлдээ. Ингэснээр энэ залуучуудад ийм давуу тал, ийм боломж гарна гэдгийг ингээд тайлбарлаад 3 жил одоо ингээд төслүүдтэй хамтраад ажиллаж байгаа. Энэ төслүүдийн хүрээнд өнөөдөр 350 орчим залуучуудыг цахилгаан хажаар одоо хяргах сургалтанд хамруулсан. Гэхдээ тоног төхөөрөмжийн хүрэлцээнээс болоод за нэг
20% нь тоног төхөөрөмжтэй байгаа. Гэхдээ манай одоо Share Mongolia дээр бүртгэлтэй энэ хэрэгч залуучууд маань ингээ баг болоод эхэлсэн байхгүй. 5-аас сургуулаа нэг баг болоод тэр баг маань өдөрт 1000 хонь хэрэгдэг. За эднэртэйгээ бид нар яадаг гэхээр малчтаас хүсэлт ирнэ. За би хонь аргуулъя. Манай малчид чинь бас хөдөлмөрийг үнэлэх хэсэг бас бий болоод эхэлсэн. 4 дахь жилдээ маань хонь аргуулж байгаа малчудаас байна. Одоо дорнодод баян дүнд те. Эдгээр маань одоо тээврийн зарлыг өөрсдөө төлөө төв амир одоо дорнод руу очино. Би эндээс нөгөө малчинтай гэрээг хийн. Гэрээг нэгтээ за 2000 хоньны чинь 2000 төгрөгөөр буюу 4 саяар хэрэгэн 60% манайх руу төлчих 2 сая 400-ыг бид нар залуучууд 5 өдрийг бүгэлээ. Эдгээр маань урд өдөр нь очиж хоноод хонохдоо талбайгаа бэлтэн нөгөө хоньрах чинь бас нэг нар марнаас хамгаалахгүй бол өдрийн халуунаар болохгүй шүү дээ. За ингээд нөгөөдөл маань одоо 2000 хоньыг 2 өдөртөө харгадаг чадруудыг бид нар өнөөдөр дадлагаар л бий болгож байгаа. За ингээд харгасан хоньноо 40%-ийнхаа төлбөр нь үлдсэн байгаа шүү дээ. Тэрийг нэг бол ноосоор төлж болно, нэг бол бэлнээр төлж болно. Энийг бол бид нар гэрээн дээрээ малчинтайгаа болон манай багийн ахлагчаар газар дээр малчинтай тохирдог байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол нөгөө малчтын хэрэгцээ бол байгаад байгаа. Хоёрдугаарт нь мэрэгсэн багуудыг бид нар энэ нөгөө төрийн бусараа дамжуулаад төслүүдийн дэмжлэгтэйгээр бэлдээд байгаа. Гуравдугаарт нь орон нутаг өөрөө хаасаагүй хонь байгаа байхгүй. Тэгэхээр бидний зориод байгаа юм бол одоо энэ шинж хоршоо хөтөлбөр ч юм уу те одоо энэ нөгөө цагаан алтаараа үйлдвэрүүд маань яг манайх шиг өөрсдөө багтаа болох хэрэгтэй байна. Эсвэл тухайн аймагт байгаа түүхий эдийн хоршоодууд өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Хоршоо алгын өөрөө нэг 100-аас 50-аас 100 малчин гишүүнтэй байгаа шүү дээ. Тэр дотроос 5 залуу гарна үсттэй. Тэр 5 залууг би сургаад өгчий. Тоног төхөөрөмжийг би нээлэлчий. Тоног төхөөрөмжийнхаа төлбөрт би мөнгө авч болно, нэг бол би ноос авч болно. Энэ тоног төхөөрөмжийг бид нар өнөөдөр энэ олон улсын Шинэ Зеланд болон Австралийн энэ одоо брэндүүдийн Монголд халбаасны төлөөлөгчөөр дистрибьютороор ажиллаж байгаа. Тэгэхээр хоршоо манахаас тоног төхөөрөмжөө сургалтаа аваад хүнээ бэлтжүүл тэд нар маань гишүүдийнхаа хоныг хэргангаа залуучуудад мөнгөний төлөөд эдгээр маань ажилтаа байна. Нөгөө малчтын хүн хөдөлмөр чинь цаг хугацаанд шийдэгдэнэ. Малын эрүүл мэнд сайжирна. Би нэрээ нэг юм хэлмээр санагдаад байна. Хоныг цаг хугацаанд хэрхахын 6 даваа тал байгаа. Нэгд нь халуунаас хамгаалах юм байна. Яг халууны үед ноос ихтэй үед малч нь хөрх хэцүү шүү дээ. За хоёрд нь хорхоо ширнээс хамгаалт юм. Ноос ихтэй үед хачиг мачиг аягүй ихтэй болдог. Ноосыг авчаар гайг болдог. Гуравд нь хонь ингээд нөгөө ноосыг авчаар хөдөлгөөн сайжирдаг. Хөдөлгөөн сайжрах бэлчээр сайн явахаар нөгөө өөх мах гэдэг юм чинь болд юм байна. За дөрөвд нь үржлэн сайжирдаг. Нөгөө хөнгөрчхөр чинь үржлэн сайжирд юм байл та. За 5 дугаарт нь хамгийн чухал юм нь ноосыг нөгөө махны одоо нөгөө өөх мах гэдэг нөгөө тарга твэрийг сайн авна гэдэг нь 2000-аар хоноо 6 сард хэрэггуулад 2 кг мах 11 сард аваад 1 кг махаа 6000-аар буюу 12 сая төгрөгийн орлого олох уу? 2000-аа өөрөө ингээд заван зав ашиглаад нөгөө альсгүй болох хярахгүй үлдээгээд хонь нөөрхөө ноостойгоо яваад таргалахгүй өвөл болохоор одоо нөгөө үнтэй ордгоо чөлөөнийг болдог штэ. Тийм байх уу гэдэг сонголтыг бид нар очиж өгөх гээд байгаа. Тэгээ ер нь бол энэ байдал маань эрс сайжирж байгаа. Тэгээ энийгээ бас бид нар одоо энэ 6 сарын 20-21-нд болох үндэсний аврах шалгаруулах тэмцээн хийх гэж байгаа. Энэ тэмцээнээр бас энэ залуучуудаа малчдаа бид нар танилцуулах гээд бас бэлдээд явж байгаа. Логистикийн төрөний тэр нөгөө хятадуудын сүлжээ үүсгэсэн юм одоо ерөөхдөө нөгөө жоох хэцүү болсон гэдэг байгаа шүү дээ. Тэрийг манай үйлдвэрийн хувьд бол яаж шийдэх гээд бодож байгаа вэ? Одоо төлөвлөө явж байгаа гэхээр одоо бид нар 2 дугаар үйлдвэрээ Баянгар аймагт барий гэд ажиллаж байгаа. Баянгар аймаг буюу баруун бүсийн ноосоо тэнд цуглуулж чадвал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоо ноос тээвэрлэх, бордоо тээвэрлэхийн хооронд тээврийн зардал 3 дахь хямдрах байхгүй. Дээрээс нь тэнд ажлын байр бий болгонгоо нөгөө түүхий эдийн боловсруулалт тэнд нэмэгдэх ингээд ажил нөгөө бүтээгдэхүүн бий болох гэдэг шүү дээ. Тэгээд дээрээс нь Баянгарч өөрөө маш уулуурхатай. Тэгэхээр нөгөө аймгийн засаг дарганд хамгийн газраас нөхөн сэргээлтэнд орон нутгийнхаа малчтаас авсан ноосыг нь газартаа ингээд одоо буцаагаад хэрэглээд модоо тариад Баянгарч өөрөө айгүй гойрхон штэ бас нэг хэсэг газар. Тэгэхээр энэ байдлыг бид нэг жишг үйлдвэр байгуулчих юм бол хойд бүсэд нэг байх хэрэгтэй. Бид нар төвд байгаа зүүн бүсэд нэг байх хэрэгтэй. Ингээд нэг 4 үйлдвэрийг өөр бид нар төлөөлж байгаа. Таны сая ярьсан юмнаас нэг маш гоё сэдв гарч ирж байна л да. Одоо Монгол залуучууд их нийтлэг залуучууд бол гадагшаа ажиллах нэг тийм те мөрөөдөлт болсон те одоо Солонгос явдаг юм уу, Австрали явдаг юм уу те тэнд л одоо валютаар те цалинжаал өндөр цалинтай болол нэг байрны мөрөөдөлтөд ч юм уу ямар ч ажил байсан хамаагүй тэг очичхоор бол ажиллаад байдаг те. Тэгэхэд одоо яг энэ хонь харгах те Share Mongolia энэ ажлыг хийвэл хичнээн төгрөгний одоо цалинжих боломжтой байдаг. За мэдээж нөгөө Монголд 3 жил болж байгаа. Дээрээс нь залуучууд бол тоо цөөхөн байна. Бидний зорилт бол Монгол улсын зах зээл ямар байгаа вэ гэхээр 30 сая хоныг нэг хүн өдөрт 150 хонь хэрэгдэг байхад 4000 залуу хэрэгтэй. 250 хонь өдөрт хэрэгдэг
3,000 залуу хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хэмжээний хөдөө орон нутгийн ажлын байр тэнд ингээд сул байгаад байгаа. Нэгдүгürt нь. За хоёрдугаарт нь хонь яргах баг өөрөө байгуулагдсанараа нөгөө айл болгон залуу хүн байхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө бүс нутагтаа нэг баг байгуулагдаад тэр маань айлуудаараа явах юм бол нөгөө одоо 1000 онтой айл нэг ах их хоёр л байгаа зү. Тэгтэл тэр хоёр маань нөгөө 1000 оноо хизээч одоо нэг хоногийн дотор хизээч ярихгүй байхгүй. Тэгэхээр энэ залуучууд нөгөө хуваар гаргаа за дорж ахын 6 сарын 30-нд очино, дулмаагийн 7 сарын 1-нд очино гэдгийг бид нар энэ зохион байгуулж өгөөд залуучууд бол зүгээр ажиллаа хийчихэд явна бид нар араас нь төлбөр тооцоо хийдэг. Энэ системийг бол бид нар бий болгоцсон байгаа. За гуравт нь энэ нөгөө юуны одоо тэр нөгөө орон нутагт байгаа залуучуудын тэр ажлын байрны онцлог нь 3-4 сард ямаа харах чинь. Одоо самна нь одоо өнөөдөр энэ жилээс манай залуучууд нэг ямааг 10,000-аар одоо самж байгаа. Нэг хүн өдөрт 30-аас 50 ямаа самжиж байгаа байхгүй юу. За 5 сард тэмээ яргаж байгаа. Тэмээг болохоор бид нар одоо нэг гар хайчаар тэмээг цаг 20 минут хэрэгт юм байна. Манай машинаар 20 минут хэрэгж байгаа. За 3 дугаарт нь 6, 7, 8 сарда эдгээр маань хонь яргаж чинь. За 9 сард ахар хийж болно. Ахрын ноос гэдэг бас дээр үед авдаг байсан. Ахрын ноос авахын давуу тал нь юу юм? Нөгөө тарга тэрэл авах гэдэг ба шүү дээ. Тэгэхээр ахрын ноосыг ямар ч үйлдвэр авахгүй болцсон учраас ярихаа болцсон байхгүй юу? Гэтэл манай үйлдвэр ахрын ноосыг аваад ирэх юм бол бүр азны юм гэдэг аав. Ягаад үл тэр чинь нөгөө богино ноос учраас манай ботлуурын шатыг ингээ алгасах боломжтой байхгүй. Тэгэхээр манай өртөгт нөлөөлөх боломжтой гэсэн. За тэгээд 9-10 сарда эдгээр маань нөгөө нэг газар тариалан болон атрийн болон нөгөө нэг намрын ажлынханд бас эдгээр ажиллах боломжтой. 11, 12, 1, 2 сард бид нар Шинзланд руу болон Австрали руу явуулчихна. 3 сарын сүүл 4 сард Монголдо ирээд 5 сард жоохон амарж агаад тэгэл 6 сард ажил. Ингээд ер нь бол манай залуучууд бий болох гэдэг жишг бол орон нутгийн залуучууд орлоготой байгаад гадагшаа бас ажил орлого олох боломжтой юм байна. Эдгээр маань 3 сард гадаадад ажиллахад одоо барыг надаас өндөрсөл авдаг. Яагаад нэг хоног $2 хийдэг байхгүй Шинзланд доллараар. Тэгээд өдөрт 250 хонь за 200 хоног гэхэд өдрийн цалин $400-аас $500 байгаа. Тэгээд бид нар эндээс ажлын одоо нөгөө ажлын захиалгыг аваад хин хаана ажиллах бүх хуваарийг гаргаад өчтдөг. Тэд нар маань ингээл ажиллаа очиод хийгээл 3 сарын дараа эрэхтэй хувийн хөгжил одоо үзэж харсан юм нь өөрчлөгдөөд англи хэлтэй бол тодорхой хэмжээний англитай болоод орлоготой болоод дэлгүүрээсээ гэрийнхэндээ бэлтгэдэг ирдэг. Монгол мөнгөөр нуулг бол хэлний ойролцоогоор жилийн орлого юм шиг. Яг 3 сараар гэдэг тооцоолсон. Яг одоо Солонгос руу 3 сараар явж штэ. Тэгээд жишээ аваад үзэхэд 3 сар. За мэдээж нөгөө нэг манад чек нэрдэг. Гэхдээ би энийг болохоор ингэж хэлмээр байна. Ноос ангилагч хонь яргаш гэдэг хоёр ангиллаар бид нар хүн явуулдаг. Аль болохоор эхнэр нөхрөө явуулахыг зорж байгаа. Гэхдээ одоогоор яг эхнэр нөхрөөр явсан капл бол гараагүй байна. Гэхдээ ноос ангилагчийг бид нар эмэгтэй хүмүүс явуулдаг. Хонь яргагчийг эрэгтэй хүмүүс явуулж байгаа. Хонь яргагч бол нэг хоныг $2 хэрэгнэ. Өдөрт 200 хонь яргана. За ингээд өдрийн 400 гэсэн үг. 7 хоногийн 4-5 $2,000 гэсэн үг те. За ингээд сарын 8,000, 3 сарын 30 орчим $1,000 болж байгаа. За тэндээс мэдээ татваруудаа төлнө шүү. Тэгээд идэж уусан хоолндоо төлнө. За нөгөө талдаа нөгөө ноос ангилагчид байгаа эхнэрүүд нь эмэгтэйчүүд нь цагийн $30-аар ноос ангилдаг. Өдөрт 8 цаг ажиллах хэрэгтэй. Өдрийн $240 орлоготой ажиллах боломжтой. Тэгээ одоо ингээ Монгол ерөнхийдөө нэг хоног болохоор 2,000-аар гарч байгаа. Тэгээд болохоор мэрэгсэн хяргаж болоод ирэх юм бол өдөрт болохоор миний хувьд болохоор нэг 250-аас 300 ярж байгаа. Тэгэх юм бол одоо дунджаар ингээ бодоод үзэх юм бол өдөрт ерөнхийдөө за 300-аар бодъё гэж бодъё. Тэ. Тэгээ 2,000-аар одоо 600,000 төгрөг багтаа өдөрт. За ингээ 600,000. Тэгээд энэ чинь уртсан хугацаараа за 10 өдөр ажиллаа гэтэл тэгээ 6 сая төгрөг болж байгаа гэсэн үг өдөрт. Одоо ингээд 10 өдөртөө Монголд ажиллахад. Шинзландд болохоор бид Шинзланд болохоор долларын үнэлэмжээр болохоор Шинзланд доллараар болохоор нэг $2 хяргадаг. Тэгээд болохоор мэргэжлийн зэрэг тэгээд өөрийн хувийн рекордоос шалтгаалаад одоо нэг хярах хоньны маань үнэлэмж нэмэгдэх гэсэн үг. Одоо ингээд $5-аас $2 байна. Тэгэх юм бол $2 харьцлаа гэхэд биднээс өдөрт одоо тэнцээ нэг ингээд 8 цагаар ажилладаг. Ажлын 8 цагаар ажиллахдаа биднээс одоо Монгол мөнгөөр шилжүүл очоод Монгол мөнгөөр шилжүүлэхэд өдрийн сая төгрөг гэж бодно. За тэгээд тэндээс ингээд гасаад ингээд гардаар авах нь ойролцоо 800,000 төгрөг юм. Тэр Монголоос нэг 200,000 төгрөг нийлүүлэх гэсэн. Тэгээ ингээд үндэн юм бол сарын хугацаанд зөрөхөдөө чинь сарын хугацаанд чинь 20 өдөр. Тий. Нөгөө тэр чинь нэг өдөр манайх чинь ажлын өдөр гэж байдаг. Тэр чинь нэг ажил багт юм бол ингээд нэг яваалдаг. Тэгэх юм бол нөгөө чинь хийснээр авах цалин учраас бид чинь өдрийн 300 хонь 250 хонь гэхэр чинь 800 гэдэг чинь болохоор
Сард тэгээд нэг 20 сая төгрөг юм тий. Шинзланд одоо тийм бол Австрали болохоор арай өндөр үлэмжтэй байдаг. Тэр нь болохоор Австрали доллараар $5 хайцаад. Тийм бол бас тэгээд тэр чинь нэг 2 дахин үржтэй ингээд тэг биш 50 сая гэж авчихна. Бүтэн байр хийчихэд ирж та Одоо ингээ хүмүүс ингээ бодохоор шууд ингээ өө эдгээр ч гэсэн амар юм байна гэж. Гэхдээ яг ингээ үнэхээр амьдрал дээр хамгийн багадаа нэг 16,000 орчим доллартай ирдэг. Хамгийн ихтэй 40 арай хүрэхгүй. Одоо одоогийн байдлаар рекорд нь шүү. Тэгэхээр та нөө дахиад гоё юм яриад байгаа. Одоо үнэн шүү дээ. Одоо хөдөөнөөс жоох орон нутгаас чинь одоо шууд Америк, Австрали, одоо Канадын одоо визэнд орох чи яах вэ? Энэ чинь тэгээ нөө тусгай зориултын виз гэж байна уу? Хэрвээ санхүүгийн асуудал байвал танах одоо батлан даадаг юм уу? Тэгээ надад бол орон нутгаас шууд одоо Австрали явах бол хүнд шүү дээ. Монгол баг хүмүүс сүүлийн жилүүд бүр баг 2-3 жил бэлтэж байгаа гардаг шүү дээ. Баталгааны асуудал шүү дээ. Одоо яг гол асуудал бол тий. Тэгэхээр эндээ та бэлтэж байгаад явуулдаг юм байна. Гэхдээ хамгийн гол нь визний гардаг юм уу? Бор хідээс хідэн өвдөө гардаг юм. Би бол баг 105 гардаг байх гэж бодож байна өвдөө. За, ер нь яг хаа манайх нөгөө түрүү хэлсэнтэй манайх 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Эхний жил бид нар 4 хүүхдээ явуулсан. Манайх одоогоор Австрали руу арай гараагүй байна. Дандаа Шинзланд руу явуулж байгаа. Эхний 4 жил 4 хүүхдээ явахад 5 хүүхдээ виз өгөөд 4 нь гараад 1 нь гараагүй. За тэгээ 1 нь гараагүй шалтгаан нь болохоор тэр хүүхэд байна өөрөө нөгөө өөр улсын визэнд орсон байсан. За ингээд 4 хүүхэд явсан. За дараагийн жил бид нар 10 хүүхэд явуулсан. Нэг ч виз татгалзагдаагүй. Өнгөрсөн жил бид нар 14 хүүхдийг бэлдэж яагаад 13 визэнд орсон. 13-ийнхаа нь 8 нь урт хугацааны виз авсан. 3 жилийн малти виз авсан. За энэ виз авах онцлог нь өөрөө Шинзланд их онцлогтой. Ямар онцлогтой вэ гэхээр ажил олгогч элчин сайдын яам руу тухайн ажилтны нэр дээр токен явуулдаг, employment токен явуулдаг. Тэрийг нь хийх хөөр бид нар employer-тэй гэрээ идэг. Одоо Шинзландын employer-тэй Share Mongolia гэрээтэй байхгүй. За энэ жил манайх тэдэн хүүхд явуулнаа. Манайх энэ жил тэдэн ажил дээр тэгж ажиллаулнаа гэд манад гэрээ ирдэг байхгүй. Тэрнийхэн дагуу манай багш нар өөрсдөө сонгодог. За би тийм хүүхдэд авмаар байна. Тийм туршлагатай өдөр тийм боломжтой. За шинэ хүүхд байх юм бол хажууд нь заавал ноос одоо англи хэлч заавал байх хэвээр, англи хэлтэй нэг хүүхд байх хэвээр гэдэг шалгуурууд нэрээ тэрэнд нь нийцүүлээд бид нар нөгөө өөрсдийнхөө пул дотроос одоо нөгөө залуучуудаа сонгодог байхгүй. За ингээд нөгөө залуучууд руугаа за чи явах уу явна гэвэл ийм зард гарахаар байна. Тэдэн сарын тэдэнд яваа, тэдэн сарын тэдэнд ирнэ гэн эдгээр маань өөрсдөө бүх зардлаа төлдөг. Бид нар бол юу хийдэг гэхээр токеныг нь хийх гэрээгээ хийдэг. Ажил олгогчаад Бээжингийн элчин сайдын яам руу одоо цэндэ гэдэг нэртэй токен очдог. Тэр токен болгон тусгай линк хэрэгдэг. Тэр линкээр бид нар материалыг явуулдаг. Материалн дээр одоо санхүүгийн болон одоо буцаж ирэх баталгаа, гэр бүлийн тай, home country одоо нөгөө буцаад ирнэ гэдгийг юугаар нотлохын гэдэг дээр манай Share Mongolia баталгаа гаргадаг. Тэгээд ажил олгогч энэ хүнд биеийн цалин төлнө, дунджаар ийм цад одоо орлоготой энэ хүн ажиллана гэдэг гэрээг элчнэр өгсөн байдаг байхгүй. Одоогоор давуу тал нь манай одоо Шинзланд талаас ажил олгогч нь баттай байгаа. Нэг ч удаа хүүхд харлаж барьсан. Тэгээд яхан давуу тал танд нэг $500 өгдөг ч юм уу Share Mongolia-д. Чиний тийм юм байдаг юм уу? Тийм байхгүй шүү. Тий одоо ажил зуучлалын одоо төлбөр авдаг шүү дээ. Сургаж шүү дээ. Үнэгүй сураад байгаа юм уу? Төлбөртэй сураад. Одоо тэр ямар хөдөө орнотоос ямар шаардлагыг хангаж одоо Австрали ч юм уу одоо хонь ярих юм чинь танд ажиллах хэрэгтэй юм уу мэдгүй одоо нэг юм байгаа боловч тэгвэл наа чи ямар гоё нөхцөл байгаа юм дээ. За нийт нь ингэн манай одоо Шинзландын одоо нөгөө жагсаалтанд орохын тулд нэгдүгээрт нь манай сургалтанд суусан байх хэрэгтэй. Манай Share Mongolia жилд нэг тэр төлбөргүй те төлбөртэй. Юунаас 25 одоо нэг сургалт 25 хүүхд сургадаг. Гэхдээ тэр 25 хүүхдээс бол бид нар мөнгө авахгүй. Тэр сургалтыг захиалж байгаа байгууллагаас мөнгө авна. Яагаад гэвэл тэр чинь гаднаас байхан хүн ирнэ тоног төхөөрөмж чинь би ингээд дандаа өгж чадахгүй шүү дээ. Тэгэхээр сургалт өөрөө 25 хүүхдийг сургах боломжтой пакэж байдаг байхгүй. Тэр пакэжийг одоо нөөбийн нэг төсөл надаас ингээд нөгөө л гадныхан маань дахиад авчдаг. За тэгэнгүүт тэдний одоо жишээлбэл Сэлэнг аймгийн Ерөө суман дээр 25 хүүхдийг сургаад өгөөч гэдэг надад захиалга ирнэ. За тэрнийхэн дагуу би олон улсаас за ийм туршлагатай тэдэн хүн авчирмаар байна гэдэг хүсэлтэй өгөнгүүт тэндээс манай багш нар за тэдэн сарын тэдэн хүн очиж шүү гэдэг. Одоо энэ жил жишээлбэл би Австралиас 2 багш, Шинзландаас 14 багш авчирч байгаа. Ингээд нийтдээ 16 хүн ирж байгаа. За эдгээр маань 6 сарын 6-наас эхлээд 7 сарын 2-ны хооронд нийтдээ 7 сургалт хийн. За энэ сургалтууд нь болох гэж байгаа аймаг буюу захиалагч нар өөрсдөө 25 хүнээс сонгоод одоо орон нутгийн залуучуудыг. Тэгээд тэр 25 хүн дээр бид нар 5 хоногийн сургалт хийн. Эндээс бид нар нөгөө тоног төхөөрөмж багш нар очих нь шүү дээ. За ингээд 5 хоногийн сургалтын сүүлийн өдөр нь шалгалт авна. Шалгалтыг багш нар ингээд нэг одоо ингээд ширээн дээр сууж агаад 5 юм харна. Нэгдүгээрт нь тоног төхөөрөмжөө ухсарч
одоо ухсарж байгаа болон буцаа тайлж байгааг нь харна. Хоёрдугаарт нь хонтойгоо яаж одоо харьцаж байгаа нөгөө зөв байршуулж гинөө хонио ингээд нөгөө зулгааж малгаагаа зовоогоод байна уу гэдэг. Эдгээр чинь нөгөө animal welfare гэдэг юм чи өөр амар чухал юм байхгүй. Манайхан одоо хонь ярих гал ингээд хөл гарын боогоо тавьдаг шүү дээ. Манай сургалтын дээр бол хоньыг бүксэн дээр нь суулгаж байгаа л ингээд нөгөө хонь яасан ч гоё ингээд хөвчээд ингээд хэрэгждэг байхгүй. Тийм ерөөсөө ингээд бараг катер нарахгүй ингээд хэрэгжилдэг. За гуравт нь нөгөө хэрэгчийн техникийн асуудал. Одоо эдгээр ингээд нэг хоньыг 32 удаа ингээд татаад ханд босгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр техникийг бид нэр сургалтаараа заадаг. За дөрөвд нь speed одоо нөгөө хурд. Ягаад тэгэхээр өдөрт эн чинь өөрөө ингээд юун төлөө технологи хэрэгжилж байгаа л хоньыг удаан заваахгүйгээр харах хэрэгтэй шүү дээ. За тэгээд 5 дугаарт нь мэдээж нөгөө teamwork. Өөрөлдвөл нөгөө одоо ганцаараа хийж ярихгүй чинь дандаа бусадтайгаа ярих байгаа учраас нөгөө багийн ажиллагаа айгуу чухал байдаг байхгүй. Энэ болгоныг үнэлээд багш нар нөгөө шалгалт аваад оноо өгдөг юм. За тэгээд тэр оноон дээр нөгөө нэг ингээд 5 хоногийн хугацаанд цагтаа ирсэн хамт олонтойгоо nice байсан хонио ингээд тусалсан нэгэндээ тусалсан цэвэрлэгээ хийсэн машин ангисан гэдэг нөгөө evaluation page гэдэг юм дээр зөвхөн сургалтаас гадна хувь хүний тэр нөгөө 5 хоногийн оролцоог нь үнэлээд багш нар оноо өгөө явчихдаг байхгүй. За ингээд 9 сард над руу багш нар ярина. Нөгөө тентхийн 100 болох гэдэг нь шүү дээ. За тэгээ би энэ хүүхдийг авмаар байна, би энэ хүүхдийг авмаар байна гэдэг багш нар надад захиалга өгөн. Дээр нь өмнө жилийн employer-ууд надад тэдэн хүүхд авмаар нэг хүсэлт ирдэг байхгүй. Ингээд нийтдээ надад одоо нэг 20 30 санал ирэхэд би яг 50%-ийг нь бэлдээд явуулдаг. Боломж байгаа юу байгаа. Гэхдээ яагаад ингээд нөгөө ингээд хязгаартай явуулаад байгаа вэ гэхээр нөгөө түрүүний хэлдгээр нөгөө зөв хүүхд сонгоно гэдэг чинь бас хэцүү шүү дээ тий. Тэгээ дээрээс нь нөгөө залуучууд маань үнэхээр одоо орон нутагт байгаа залуучууд үнэхээр бас олуулаа байчвал нөгөө дотоонууд гардаг ч юм уу те нэг тийм бас гарна шүү дээ. Тэгэхээр баг багаар ингээд нөгөө уусгаад нэг нэгэнд нь хөвч. Гадны байгууллага нь одоо саяны нөгөө нэг залуучуудыг захиалж шүү дээ. Тиймээс ажил хүчээ захиалж байна. Тэгэхээр зардлыг нь яа тийм даадаг юм уу? Өөртөө даа. Өөртөө. Гэхдээ бид нар ингэн энэ залуучууд юу төлдөг гэхээр нэгдүгээрт нь нөгөө нэг визний материал бэлтгэл нөгөө натратын төлбөр энэ төргээ $500 төлж байгаа. Визний төлбөрөө төлж байгаа. Тэр нь шууд автоматар нөгөө системээр төлөгдөн шүү дээ. Онгоцныхаа билетийг захиална. Өөртөө захиалж болно. Манайхаар нэгдсэн захиалж болно. Нэгдсэн захиаллаагээ бид их чинь нэг төгрөж дээр нэмэхгүй. Яг нэмэхгүй гэдэг би гайгаад тийм одоо яг явандаа бодлоо байгаа. Байр хоолн замаас. Одоо манайх чинь төрийн бус байгаа учраас асах юм шиг байхгүй. Тэгээд дээр нь 3 сарын даатгал нөгөө ажлын виз учраас заавал даатгал гэсэн байх хэвээр. Даатгалын тодорхой шалгууртай нөгөө тэдэн мянгаас дээш байх хэвээр. Энд чинь нөгөө аюултай ажиллахгүй юу? Гараа ингээд одоо жишээлбэл бид нэр Төв аймаг дээр нэг сургалт явж байгаа нэг хүүхэн ингээд гараа ингээд хотолцсон шүү дээ. Тэгээ тэр яасан гэхээр өөрөө нөгөө буруу л одоо техник байсан байхгүй. Гэхдээ яг тийм асуудал гардаг учраас нөгөө даатгал заавал хийх хэрэгтэй. За энэ мөнгнүүдэд залуучууд төлөөд явчих юм бол тэнд очиход эхний өдрөөсөө эхлээд ажилдаа дараагийн 3 өдөр болгоно цалингийн ингээд цалин ороо явчихна. Бид нар очихт нь дансын нэгэд өгч нуцын манай нөгөө партнер дансын нээж өгөө татврын кодыг авч өгөөд утас нэгэд өгчдөг байхгүй. Тэгээ залуучууд маань очиад цалингаа шууд чекер аваад. Саяны нөгөө нэг гарч байгаа зардал нь одоо жишээ ойролцоогоор эднүр болох уу? Даатгал, за тийз мэж юмнууд ороо. Ер нь бол нэг тийзэл хамгийн өндөр болдгийг. Тийз одоо өнгөрсөн жилийнх чинь 3 сая 800-аас 5 сая. Хоёр талдаа тийг тааш шүү дээ. Тийм буцах билетээ заавал авах хэрэгтэй. За дунджаад 8-аас 10 сая болно. Гэхдээ заримдаа эдгээр маань мөнгөгүй шүү дээ орон нутгийн залуучууд. Тэгэхээр манайхаас байр энийг асуух гэдэг байна. Buy now pay later гэх танад одоо жишээлбэл би одоо боломж надад бол алгаа тий би тэнд одоо хангалттай цалин авчих юм чи та надад ингээд яагаад өгөөч вэ? Тэрийг нь манай Монголээс манай Монголээс бас дэмжиж өгдөг ялангуяа ажилтнуудаа эсвэл эдгээр маань ихтэй надад буцаад төлнө шүү дээ. Би зөвхөн нөгөө билетийн яачин тэгээд цалингаа орохоор надад төлчих болно. Тийм нэг асуулт аваад байл да. Одоо гадны фандуудыг бол хасаа тэр бол зөв таны одоо хүчилжлүүр явсах. Одоо цагаалт хүнсийг дэмжих гэдэг нь олон хөтөлбөр жижиг дуун те. Та бол маш их зээлүүд авцсан байгаа бах. Яг ямар хүүтэй ямар зээлүүд авч аваад энэ гой үйлдвэрүүдийг босгоод байна. Би бол та төрөөс маш их санхүүжил авцсан байгаа гэж бодож. Одоо бүх ярьдаг юм чил байж те. Хоршоол маршоол те. Ямар хүүтэй зээлүүд авч. Одоо гадар бол зээлүүд нэг 20 орчим хүүтэй 20-с дээшээ 22 мөр баг байгаа тийм. Ногоон зээлүүд зөндөө шүү. Та 14 5-тай зээлүүд бол түүж байгаа шүү дээ. Засгийн зээлүүдийг бол. За нэгдэн их чинь одоо энэ төсөл одоо энэ хөдөө аж ахуйн салбар дээр 6 жил болж штэ 5 6 дахь жил рүүгээ нэг ч зээл аваагүй. Явуулсан анкет болгон манд найтгдсан. Одоо тэнцэхгүй байгаа тийм. Сая ингээд цагаан алтан хүртэл бид нар ингээд одоо зүгээр одоо банкны хэлээд явах. Манай энэ үйлдвэр 2300 м2 одоо талбайтай.
Макийн блокын дүүргэлттэй. Өөрөөсөө саарл ус манай үйлдвэр шүү дээ саарл устай. Саарл усны системтэй. Ус сэргэлдэггүй ч гэсэн бид нар ахуйн бохроо саарл ус гэдэг байхгүй юу? Дээр нь манайх энэ тог байна шүү дээ. Энэ тогийг чинь бид нар 4.6 км тогийг өөрсдийнхөө хөрөнгөөр бариад энэ үйлдвэрээ буюу одоо энийг ингээд зах зээлийн үнэлгээгээр бодохоор нэг 6-аас 8 тэрбум баггүй метр квадрат энэ сая 500-аар батхад 8 тэрбумын хөрөнгөө тавиад 1 тэрбумын зээл авъя. Ноос авах гэсэн юм аа. Энэ жил ноосны үн буухаар байна гэсэн чинь эргэлтийн үн хэмжээл юм тий. Тэгээ цагаалтаас татгалцсан. Шалтгаан нь юу гээч? Шалтгаан амар тэнэг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаагүй байна гэдэг шалтгаанаар маань. Ашигтай ажиллахгаа явж байна. Харин ингээ хичээгээд байгаа байхгүй. Тэгээд хараа одоо та хэд нэг юм хэлэхэд манай 2019 оны орлого байна шүү дээ. 80 сая байсан. 2020 оны орлого 240 сая болсон. 2021 он би нөгөө ковидд ирж шүү. 2021 онд манайх 341 болсон. 2022 онд болохоор 400 орчим болсон. 2023 онд 600 болсон. Өнгөрсөн жил манайх тэрбум 100 болсон. Одоо ингээд жил болго ингээд даблдж байгаа байхгүй юу? Экспорт нь ч даблдсан, борлуулалт нь даблдсан. Гэтэ нөгөө олон жилийн нөгөө хоригдлогцсон үр төлбөр маань ингээд төлөгдөөл явж байгаа л өнөөдөр ингээд одоо бас ингээд break even болохгүй л явж байгаа байхгүй. Тэгээд зах зээл дээр ноос юм байна. Би тэрбум 8 тэрбумын байшингаа тавиад 6% хүүтэй цагаан алтаас зээл авъя гэд 3 банкнд материал өгсөн. Сүүлийн 3 жилийн баланс ч хасахтай байна уучлаарай гэдэг өнөөдөр чинь зээл авах. Хөдөө аж ахуйн дээр нөө жижиг хөдөө аж ахуй жижиг дуудыг дэмжихгээр сан байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр 4%-тай 6%-тай 3%-тай бүр одоо таньдаг хүмүүс их авцсан л гадар гүйлдээд байл. Би тань таваас тэндээс аваа хүмүүс авцсан л байгаа тий. Хэдэн дэрэг бомыг авав. За жидүүрөө бид нар холбогдлоо. Жидүүрөө ингээд жидүү ч өөрөө тухайн жил болгоо нэг юм англи зарладаг байхгүй. Тэгээ манайх ч нөгөө бордо гэдэг англи энэ жилээс өмнө байгаагүй. Тэгээ манайх ерөөсө болохгүй байсан. Хүлэмж гэхээр хүлэмж байхгүй тий. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр гэхээр бас нэг юм таарахгүй ингэж явж байгаад энэ жил бордооны тендер бордооны нөгөө нэг англи орж ирлээ. Тэгээ орж ирэхэд ингээд Төв аймаг Дархан уул ингээд нөгөө бүс нутгаараа жидүүч болцсон шүү дээ. Тэгсэн чинь манай компани Төв аймагт үйлдвэр байгаа мөртлөө компани бүртгэл нь Улаанбаатар тахгүй юу? Тэгсэн чинь Төв аймаг руу ингээ материал бичээ явуулсан чинь өөрчлөөрэй компани Төв аймаг руу шилжүүлэхгүй бол танаа зээл бүтэхгүй гэдэг юм байна. Тэгэхээр чи нөгөө нэг компани шилжүүлэх гээд 80 бол тийм биш нэ татвар матура төлөх ёстой гэл тэгэл нийгмийн даатгалын үр төлбөр гээл баахан бичиг баримт болохоор за тэгвэл бид нар үндсэн сан руу чинь хүсэл гаргуул яах вэ гэсэн чинь орлого чинь 1.1 учраас дээрээс нь нөгөө жижигээс байхгүй хоёрдугаарт нөгөө Төв аймаг руу компани шилжүүлэхээс зээлэнд орох боломжгүй гэдэг. Ингээд жидүү чинь баг болчихж байгаа. За тэгэнгүүт ногоон сан одоо нөгөө дэлхийн ногоон сан JFMF гэл гой юмнууд байгаа даа сте. Тэдэрлөө их чинь аплайцсан. За тэгээ нөгөө карбоны үлэмжийн дээрээс нь sustainability, хог хаягдлын эсрэг, түүхийд боловсруулах үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн гэдэг ингээд карбон эмишн руу ингээ холбогдсон чинь Монгол улс өөрөө нөгөө нэг карбонаа тооцдог болох хэрэгтэй байгаа. Тэгэхээр нөгөө байгаль орчны яам дээр явж байгаа юм байна лээ. Тэгээ яг миний одоо төсөөлж байгаагаар магадгүй 28 оноос Монгол улс карбонаа тооцдог болчвол магадгүй тэндээс би нөгөө авах боломжтой болох байх. Гэхдээ тэр хооронд юу болох юм бол мэдэхгүй л байна л та. Одоогоор л яг үндэ бид нар хувьцаа эзэмшигчнэр болон борлуулалтын орлогоор л ингээл явж байгаа. Тэгээд эдрийнхээ цалин нэмийг гэхээр үнэхээр чадахгүй байгаа. Уучлаарай. Тэгтээ хичээж байгаа шүү. Дандаа нэмэлт хөрөнгө оруулалт игээд яваад сагуулж яваад байгаа. Сагуулжуулаад яваад байгаа гэсэн. Та одоо энэ Монголд энэ баахан төхөөрөмжөд авчирсан биз дээ. Энэ албан ёсны зөвхөн танай компани одоо Share Mongolia дээр тий. Одоо энэ жишээлбэл Heineken гээд Австралийн брэнд байгаа. Энэ одоо хамгийн том нь уу? Одоо энэ брэнд бол өөрөө дэлхийн одоо 2 том брэндийн нэг байхгүй. Одоо юм хяргалтын бизнесийн танай төхөөрөмж үйлдвэрлэдэг хамгийн том 2 брэндийн нэг нь. Энэний яг аль басны төлөө гэж бид нар байгаа. Энэ одоо гарц хамгийн ихийг одоо энэ бол одоо ер нь нөгөө мэрэгчлэтнүүд дандаа энэ хэрэгэлдэг. Одоо нөгөө дэлхийн авраг маврагууд яг л ийм л маш хэрэгэлж байгаа. Тэр нэг аккумуляторын юу шиг залгууртай. За энэ болохоор Handy Piece гэдэг листрийн одоо 12 вольтод ажилладаг. Монголчин өдөд бүтэж ямар байгаа лээ. Тэгээ орон нутагт батарейн даймуу нарны панелаар цэнгэлсэн нөгөө машиныхаа батарейнд хийгээд ажиллах боломжтой. Өдөрт шууд юм биш үү? Тийм 250-аас дээш ханиргадаг залуучуудад ашиглагдана. Тэр нь болохоор 200-аар ажиллана. Энэ нь болохоор зэрэг нөгөө одоо хоршоодуудад буюу одоо ингээд нөгөө нэг малчид орж ер нь бол бүгдээрээ ханиргана. Гэхдээ
тогны хувьд өөр байхгүй юу? Энэ нь 220, энэ нь 12, энэ бол 240, гэхдээ 200-д ажилдаг. Энэ бол илүү мэрэгжлийн гэсэн үг. Одоо бид нар тэмцээн гэдсэн чинь тэмцээн дээр эдрийг хэрэглэнэ. Ер нь л яг энэ Share Mongolia бас нэг даваа тал төрийн бас байгууллага, дээрээс нь Шинзланд, Австралийн хөдөө аж ахуйн инновацийг Монголд оруулж ирэх тийм зорилттой төрийн бас байгууллага учраас энэ байгууллагууд Монгол улсыг амар том зах зээл гэж харж байгаа байхгүй юу? 70 сая малтай тий 50000 жилийн хөдөө аж ахуйн түүхтэй гэл ингээл амар тийм нэг юм одоо тоон айгүй ийм том сонсогдоод байгаа учраас эдгээр өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг Монголд оруулахын тулд манайхаар дамжуулаад явж байгаа. Тэгээд ихэвчлэн одоо яг манай хэрэгжилж байгаа юмнууд бол нөгөө хандваар ирсэн. Тэгээд бид нар нөгөө нутагшуулах зорилготой тэгээд явж байгаа. Бид хэдийн нөгөө нэг туршилтын юу болсон шүү дээ. За ингээд ноос маань өөрөө ингээд зураглаач энийг жоохон зөмлөд өгөөрэй. Энэ дээр би нэг 4 юм хэлье. Тэгээ нэгд нь энэ ноос маань өөрөө ингээд өөрийнхөө биеэс 3.5 дахин их ус уудгийн. Тэгэхээр нөгөө нэг усыг нөгөө 20% усны зардлыг 20% буруулна. Дээрээс нь хөрсийг тэр хэмжээгээр зэрэгжүүлж байгаа байхгүй. Ус ууснараа одоо хөрс маань хөрсийгод одоо энэ хэмжээгээр хөрсөйсөн байна штэ. Эн чинь өөрөө хөрсийг тэр хэмжээгээр тэлж ин гэсэн. Задлж байгаа тийм. Хөрс тэлнэ гэдэг чинь нөгөө хөрсний доор нөгөө нэг одоо хүчил төрөгчийн орчин илүү ороод дээрээс нь үндэс өөрөө нөгөө чөлөөтэй ургах боломж нэг олгож ин гэсэн үг байхгүй. Дээр нь эн чинь нөгөө ингээд хөрсөж байгаа нь усаа уудсан байгаа штэ тий. Нөгөө чийг барьж болж байгаа. Тэгээ чийг барьж болно гэдэг чинь ургамлын үндэс чинь өөрөө нойтон чийг авцсмал хурдан ургаж тэжээгдэж дээрээс нь энэ өөрөөгөө 100% задалдаг учраас дотор нь байгаа эрсцүүдээ үндсэндээ бас зэрэг өгчөдөг байхгүй. Тэгэхээр энэ хамгийн одоо миний бахархалтайгаар хэлдэг юм нөгөө чийг баригч болно, хөрсийг сэргэжүүлнэ, үндсний одоо ургах хүчнийг нэмэгдүүлж өгдөг, дээрээс нь нөгөө нэг зардал бууруулж өгдөг. Тэгээд хамгийн бас нэг амар хэлбэр байгаа юм 12 сарын дараа 100% байгальтай шингэдэг. Нөгөө юм үлддэг байхгүй. Энд чинь өөрөө нөгөө ноос штэ ноос ч өөр ингээд нөгөө байгальтай бүр 100% байх. Түрүү нөгөө ярьцлага эхлэхээс өмнө бид нэг ярьж ирсэн нөгөө сансрын бүтээгдэхүүн гэдэг тэрийгээ та нэг яриад өгөөч. Бид нар ингэсэн аахгүй нөгөө хятад руу гарах гад тэгээ хятад руу гарах гал янз бүрээр л үтсэн л дээ Хөх хот руу явсан, Ирэн руу явсан, Бээжин руу явсан, энд байгаа хөдөө аж ахуйн яамраа бичиг өгсөн. Дээрээс нь сүүлд нь 22 онд энд нөгөө нэг элчин сайдын яамраа бид нар бичиг өгсөн байхгүй юу? Нөгөө бид нар хятад дамжмаар байна. Яагаад тийм болсон гэхээр 22 оны 11 сард бид нар Америк руу явуулах гэсэн чинь заавал юунаас очив. Танжинаар явж болохгүй учраас Оросоор аваад Тусан ороод Солонгос руу тэгээд илээ орсон. Владивосток ороод Владивостокоос эндээс машинаар гарч байгаа. Тэнд очиод нөгөө сэлгэн тэлгээ тэгээс си нөгөө нэг далаа тээврээр шилжүүлээд тэгэнгүүтээ тэндээсээ Бусан руу далаагаар яваад Бусан дээр бид нар нөгөө транзит хийгээд Long Beach руу явсан байхгүй. Ингээ явхад би $16,000 төлсөн байхгүй. Гэтэл хэрвээ би Тэнжинээр явсан бол Ирэнээр гараад Тэнжинээр явсан бол би $6,000 төлсөн байхгүй. Би баг 3 дахин мөнгө төлсөн. Энэ хэмжээгээр хэрэглэгчийн гар дээр очих миний бодооны нь өсөж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь анхны удаагийн Америкийн экспорт байсан учраас бид нар нөгөө Америк руу ороход маш их нөгөө нэг татвар чимтгэл хураамж шин бүтээгдэхүүн учраас тест мэс нэг шууд олооноосоо тест өгөөл тэ ингээл мангар их одоо ажил зардал болоод нөгөө нэгжийн бүтээгдэхүүний өртөг маань өссөн ч гэсэн одоо амжилт нь өөрөө бид нар Amazon дээр ингээ бүтээгдэхүүнээ зараа явж байгаа. Дээрээс нь Монгол улсын Momplex гэдэг брэндээрээ fertilizer license Amazon-оос ингээд search хийж шууд орж байгаа. Хэдээ зарж байгаа лээ? 450 грамаа $15 зарж байгаа. $30. Тэгээ яг нөгөө одоо нөгөө Amazon дээрээс хөвгтэй нөгөө лого Монголоор хэвлээд бас нэг тиймэрхүү болсон. Гэхдээ гоё юм нь Walmart дээр бид нар нөгөө бүтээгдэхүүнээ register-ed болцсон байгаа. Шууд retail руу гарсан юм шүү дээ. Тийм, одоо бид нар Walmart-ийн шошгоны стандартыг давах хэрэгтэй байгаа. Тэгээд нөгөө манай тэнд байгаа партнерууд маань бас нөгөө Америкч нөгөө над чиг ингээл бизнесгээд явахгүй ч гэдэг чи ажил их бол амьдрал зогсчих учраас нөгөө цаг заваараа хийдэг учраас жоохон цаг шаарддаг. Одоо Америк, Европ руу сансар болчихоо тэрийгээ та хэлсэн үү? За тэгээ нөгөө хятадынхаа элчин сайдын яванд бичгээ өгөөд хятадууд маань ингээд нөгөө манай бичгийг авчаа за бид нар ингээд цааш нь уламжлалыг авч үлдсэн чинь маань над руу эдийн засгийнх нь хүн ярьж амар монголоор ярьд юм билий. Тэгээд тэр хүн яриа та ингээд манай элчин сайдын яам дээр бүтээгдэхүүнээ дээштэй хүрээд ирээч гэдэг байхгүй. Тэгээ оцсон чинь хятад улс сансарт хүлэмж хийж байгаа юм байна шүү дээ. Тэр нэг сансрын хүлэмж дотор. За тэр хүлэмжийн дотор нь юу чухал байна гэсэн чинь хөрс чухал. Уус чухал, бордоо чухал байгаа юм байна. Хамгийн хөнгөн бас байх хэрэгтэй байна. Тэгсэн чинь нөгөө манай бордоо өөрөө хөрсч болно, чийгч барина, бордооч болох юм байна шүү дээ. Тэдний зүгээр нөгөө юм одоо төсөөлөл. Тэгээ манайхаас 5 кг бордоо аваад тэгээ бид нар танаа энэ бордоо ингээд ийм туршилтанд хэрэглэх гэсэн юм аа. Танах ингээд дээж өгөөч гэдэг бид нар дээж өгсөн. Тэгээ нөгөө талдаа нөгөөдөл манай бордоо нөгөө хятадын хилийн хуралд оруулсан. Одоо би энийг бас л одоо ям болон одоо дарга нэр
тэл холбоотой юм хэлэх гээл л бол хэлмээрг байгаа гэдэг. Гэхдээ над руу ингээ сайн нэг Хүүхатаас захиарсан байхгүй юу. Тэгсэн чинь Хүүхатад хурал болсон байгаа манай бүтээгдэхүүнийг хятадын хэлээр дамжуулах. Тэгсэн чинь Монгол талаас нөгөө одоо Монгол талын Монгол талын Кавлаад хамгаалж чадаагүй юм байна шүү дээ. Одоо хурал төлөвлөж оролцох хүн байхгүй. Тэгээ манайх ажлаа гэж манайхаа энэ ч одоо хамгийн ажлаа гэж өстэй салбарыг нээхгүй байгаа юм тийм. Хэлцэх шаардлагагүй гэдэг стандарт юу аваад ирсэн байсан. Түрүү нөгөө бүгдээрээ санхүүжилтийн асуудал дээр бол та баг 0 байгаа юм биш үү? Одоо бүр авч чадаагүй юм. За төр засгийн бодлого бол одоо экспортын бус та түрүү хийсэн баг 5 6 бүгд тантай хамаартай байна. Би таны Facebook дээр ингээ харахаар тараа дээр бас ерөнхийлөгч дээр ирсэн те том дарганаар бүгд ирсэн юм байл. Тэгэхээр заавал санхүүжилт авч чаддгүй махад өөр ямар одоо танд одоо энэ хүмүүст давуу тал юу өгöd байна? Та энэ хүмүүсээс одоо энэ бодлогоос танд одоо онж ирж байгаа ч юм уу яг нэг юм байна уу? Ямар боломжууд та бол дандаа л шэр Монголиа гэл хүнд үнгүй юм өгөөл ямар ч шимтгэлгүйтэй яваал энэ өсвөлдөө бизнес чинь баг юм сайн дур юм биш үү? Тэгэхээр гайхаад байна л та. Тэгэхээр бодлогын өрөөнд танд одоо орж ирж байгаа дэмжлэг яг байна уу? Одоо бодтой за над нэг тим юм дээр тэгээд бас болцсон даа гэж. Гарцсан байгаа хөтөлбөрүүдээс жишээлбэл одоо танд ингээд шууд хэрэгжих тийм боломжууд юу вэ? За нэгдүгээрт нь одоо шударга л хэлэх хэрэгтэй шүү дээ. Яг үүндээ төрөөс манад маа гэд өгсөн бол нэг төрөгч авахгүй. Хоёрдугаарт нь ерөнхийлөгч ирээд хамгийн том одоо үр дүн бол сурталчилгаал маш сайн танигдсан. Одоо ерөнхийлөгч ирсэн үйлдвэр бол бас ингээд хүмүүс бол нэлээд сонсд юм бэлээ. Дээрээс нь аягүй сайн яг 1 сарын туршид бол манай бүтээгдэхүүн бол нэлээд олон хүнд хүрсэн. Тэр нь бол бас аягүй баяртай байгаа. Гэхдээ бидний одоо зорилго бол нөгөө уулуурхаа нөхөн сэргээлтэндээ хэрэглээч те одоо төрбөн модондоо хэрэглээч тэр хүнсний хувьсгалтай хэрэглээч гэдэг одоо хүлэмж тараахынхаа оронд хүлэмжийнхаа тодорхой санхүүжилтэн дээр үндэсний үйлдвэрлэгч бордооноос аваад өгчмөр байгаа байхгүй. Яагаад бид нар импортоор 170 сая долларын химийн бордоо аваад байгаа юм бэ жил болгон тий. Үндэсний үйлдвэрлэгчнэр нь ингээд 12 мянган тонны хүчин чадалтай үйлдвэрүүд өнөөдөр бүгд 5-аас 10% ажиллаж байгаа байхгүй. Нөгөө төмөн шуугч тэр нөгөө насны бордооны ОК-ч тэр манаагч тэр аль нь ч үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах байгаа. Яагаад ашиглах байгаа гэхээр борлуулалт байхгүй байхгүй. Энийг бид нар нөгөө төрийн худалдаа авалтын сайт гэж байгаа шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчнэрийн бүтээгдэхүүнийг нэг тэргуунд авнаа. Үнийн санал болгосон тохиолдолд 10%-ийн шууд хөнгөлөлтөнд тооцоод хөтлөж авнаа гэдэг боловч өнөөдөр бол манайх нэгч тендерт ордог, дандаа ялагддаг. Ялагдах шалтгаан нь амар инээдтэй заяа. За одоо би нэг 2 одоо кейс хэлчихье. За нийслэл тендер зарлаа. 300 сая төгрөгийн 360 саяын тендер зарласан. 50% нь гүминий шингэн бордоо гэд нэр заачиж байгаа. Шууд төрлөө заачиж байгаа. Шууд төрлөө заачиж байгаа. 180 сая төгрөгөнд нь. За дараагийнх нь Эрдэс шингэн бордоо гэж байгаа. Эзэнтэй тендерүүд байна. За Эрдэс шингэн гэнгүй шингэн би бас байхгүй ба тэ. 3 дахь багц нь бусад шингэн бордоо гэж байгаа байхгүй. Ингээд би импортын бордооны бизнес эрхлэх юм байна. 360 сая төгрөгийн тендерийн 3 багцад шингэн учраас би ч ороогүй, төмөн шуугч ороогүй. Би нөгөө хоёр амир их хандагддаг байхгүй. Яагаад гэвэл тэд нар ч гэсэн манайх шиг хятад Японы технологиг оруулж ирээд ингээд хаягдлыг боловсруулад бас нэг бордоо хийх гэдэг нь шүү дээ. Тэгээд ахад бид 3 тэг хасагдчихж байгаа. За дараагийн нэг юм Багнуурын нүрсний урхаа 11 тэрбум төгрөгийн тендер зарлаа. Бордооны тендер заяа. Тэгээд бид нар тэнд өглөө нөгөө яагаад тэр бордооны тендерээ манайх аягүй сонин зарладаг. Яаж зарладаг гэхээр за түрүүний шингэн бордоо яадаг гэхээр техникийн одоо даалгавар шүү дээ. Тэрэн дээр нь тээвэрлэлтэнд одоо найдвартай сав баглаатай байх гэдэг тийм шалгуур үзүүлэлттэй. Гэтэл бордоо чи яах хэвээр хөрсөнд үйлчлэх хэвээр ургамалд үгүйх нөгөө азот калий байх хэвээр тийм байх хэвээр гэдэг нэг юм нөгөө юм шинжлэх ухааных нь бордоо гэдэг ангиллынх нь техник үзүүлэлт байх хэвээр л манай сав баглаа бодоор шингэнээ хаачиж байгаа. За Багнуур яасан гэсэн чинь дандаа нөгөө импортын нөгөө нэр заачиж байгаа байхгүй. Азофосын бордоо, тийм юмны бордоо, ММД бордоо гингууд хоньны наасан бордоо чи өөрөө нөгөө айлч тэр ангилалд орохгүй байхгүй юу. Тэгээ бид нар шууд хасагдчихсан. 11 тэрбумын бордоон дээр материалаа өгсөн ч гэсэн хасагдсан. За Эрдэнтийн тендер зарлагдлаа. 8 тэрбумын тендер. Тэрэн дотор хоньны нас гэж байна. Оо баярлалаа. Тэгтээ тэр нь аягүй гоё. 108 тэрбумын биш тий 12 сая нь хоньны насан бордоо. Бусдууд нь нөгөө бордоонод байгаа байхгүй. За тийм юм ярьдэл чимээг болгоё гэсэн юм байна тий. Тэгсэн чинь бид нар материалаа өгчлөө. Хасагдсан. Яа хасагдсан гэсэн чинь бусад бордоонуудын санал болгоог байна гинэ. Тэгсэн чинь би яах ёстой байсан гэсэн чинь 8 тэрбумын бордооны тендер дээр байгаа бүх бордоонуудыг санал болгох ёстой байсан байна. Би тэрийг хаанаас олох юм бэ? Би зөвхөн хоньны насаад атлантмаар байгаа байхгүй. Тэгээд манай хасагдсан.
нөгөө талдаа нөгөө 8 тэрбум аплайд гэдэг компани яалцгүй манайхаас авах болж байгаа юм л да. Гэхдээ авахтаа манай үнэн дээр нэмэгдээд очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр үйлдвэрлэгч тэр ашиг нэмж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр чин тэр нөгөө Эрдэнэт үйлдвэр өөрөө нөгөө 6,000-аар авах хэрэгтэй байсан юм байгаа 8,000-аар аваад байгаа байхгүй юу? Яагаад төрийн мөнгийг тэгж нөгөө дундын нөхөнд өгөх хэрэгтэй юм бэ гэдгийг би ерөөсөй ойлгохгүй байна. Бүтэхгүй нэр. За тэр бодлогын хувьд бол тийм байж. Тэгэхээр сум орон нутг дээр та бол маш их очиж уулзж байгаа шүү дээ. Аймаг дээр сумууд дээр ч очиж уулзаа. Сумын дарга нар ч юм уу бүр яг одоо хоолн дээр нь тулцсан асуудал байгаа даа шүү. Тэгэхээр таныг очихоор хүлээж авч гин үү, ойлгож гин үү? Ялангуяа одоо малчтынхаа ноосыг хэрэглаад явуулчих гэсэн сумын даргатад маш том ажил те. Тэн дээр ойлгодог үү жишээ нь таны бизнесийг? Энэ дээр одоо их чинь ганцлын хэлэхэд Монгол улсын нөгөө төр засгийн байдал маань амар тогтворгүй. Тэгэл энэ жил очсон хүмүүс дараа жил байхгүй. Тэгэл ер нь бол бордоо залуучалаа байхгүй. Таныг сумын дарга байхгүй болчихсон байдаг. Тэгээд дээрэс нь бордоо өөрөө удирдлын шин чанартай. Хавар бордно, намар үрдэн гарна, дараа жил хавар очихоор нөгөө нэг өдөр одоо юу гэдэг нөгөө нэг талах шиг өдөр орон зардаг юм биш байхгүй нэг удирдалтай 3-5 сар зарагдаад байхгүй. Тэгээд 9 сард нэг жоохон мод тариул байна. Тэгэл байхгүй. Тэгэхээр нөгөө энэ жил шийдвэр гаргасаар байтал нөгөө удирдан дуусчдаг. За боллоо гээл. За дараа жил нь очиод за одоо гэсэн чинь нөгөө өөр хүн болцсон байдаг. Гэт ингээ ер нь бол яг цумын төвшөндөө чадаагүй л юм. Яг үнэндээ. Би нөгөө эхлээд нэг асууж ирсэн шүү дээ. Яг энэ бордооны бизнесийн эцсийн одоо хоёр үр дүн бүтээгдэхүүн байна те. Нэг нь болохоор хүлэмж. Тийм. Тэгэхээр энэ хүлэмжийн бүтээгдэхүүн дээр та жишээлбэл сая ярьлаа шүү дээ. Аспарагус, за лимон те импортыг орлож байгаа бизнесүүд байна. Туршилт судалгаа хийгээд одоо сая бүр одоо гүзээлсгэнж байд юм уу те Монголд одоо гүзээлгэн тарьдаг болсон байна. Усан үзэм тарьдаг болсон байна. Шиваад бас нөгөө сайн сорт юм. Тэгээд иймэрхүү бүтээгдэхүүнүүд дээр ингээд туршаад нийлүүлэгч одоо зөндөл газар байгаа шүү дээ. Одоо ийм арт захиалгаар тариад өгчдөг нарийн жижиг сажиг ногоонуудыг нь авчдаг. Иймэрхүү ингээд нэг тийм аян хэрэгжүүлэл болох уу? Яг хүлэмжийн бизнес хийхэд 3 айгуу тийм юу байгаа байхгүй асуудал. Ямар асуудал вэ гэхээр нэгдэн температур Монголын нөгөө зөвхөн зууны улирд хүлэмж ярих юм бол хязгаар ашигтай ажиллахгүй байхгүй. Тэгэхээр бид нэг өвөл зууны хүлэмж барих хэрэгтэй. Тэгтэл Монголын хөрсөн дээрээ хасах 60 хасах 40 үрдэг газар. Тийм компани яг танай хажууд байна. Нэг ногоон сор гэдэг нэг компани байдаг тийм. Тэднийх тест айгүй сайн шүү дээ. Тэгээ өвөл тэднийх яг ингээд масс үйлдвэрлэл хийх аяг хэцүү байхгүй. Миний нөгөө зориод байгаа хүмүүсний бүтээгдэхүүнүүд хамгийн багадаа өрөөний температур 18 температураас дээш байж ээж өвөл зөнгөө урах тийм одоо сортууд байгаа даа. За хоёрдугаарт нь температурын асуудал нэгдүгээр гэсэндээ хоёрдугаарт нь ажиллах хүч. Бүрээс хаасаг ажиллах гэж байна. Хүлэмжийн ингээд нэг жоохон дөртөө болоод жоохон дадлагжуулаад гой олж идэл нөгөө маань бие ингээд тустад гарчдаг байхгүй. Тэгээд би чадах юм байна, болох юм байна гэж гарчдаг тий. Худалдаа авахч байна уугүй л байна. Жишээлбэл одоо хотбот гэдэг хот бүлийнхэн тэд нар жишээлбэл ингэж аахгүй танах бордоороо навчд ургамал манад тариад нийлүүлвэл манайх авъя гэж аахгүй яагаад гэвэл манайх ч нөгөө нэгдүгээрт органик тэд нар ч бас нэг жоохон үнцэнтэй ресторан авчаас нэг бүтээгдэхүүнээ дандаа урдаас авмааргүй л байгаа байхгүй. Гэтэл тэрий ч нөгөө нэг тарихын тулд хүн хэрэгтэй байгаад идэг. Хүний цалин маань өөрөө нөгөө зөвхөн зууны улирал хүлэмжийн бизнес дээр хүн аваад өвөл нь ингээл үнэгүй ажиллуулна гэдэг бол манайх шиг зээл болон одоо өөрийгөө хармаанаасаа санхүүжуулж байгаа бизнесийн хувьд л жоохон чанга байгаад байгаа. Энэ дээр яаж ажиллах ёстой бэ гэхээр одоо манай нөгөө Солонгос партнер шиг тэр хүн технологи өгнө, би бортогоо өгнө, битээр хамтарсан бүтээгдэхүүнээ гаргаад нөгөөх маань одоо нөгөө хамтарсан бизнес хийх нь шүү дээ. Тэгээ бид нар гарах ёстой. Гэхдээ тэрний өмнө хүнээ бэлтгэх ёстой. Тэгэхээр хүн л хэрэгтэй байна. Одоо би бүр сүлдээ ямар хүн хайж байна. Хятадаас нөгөө юунаас одоо Филиппинээс, Вьетнамаас гэх тарилч ногоо тарьдаг юм шүү дээ. Human capital гэдэг ирэлтэж байдаг шүү дээ. Тэрийг хийх гэсэн чинь хоёр асуудал гарсан. Нэг нь нөгөө бизнес асуудал. Монгол улс чинь бас визтэй шүү дээ, тий. Хоёрдугаарт нь нөгөө хүмүүст өгөх цалин нь визний төлбөрөө нэмэх нэг хүний Монголд орж ирэхэд 580 мянган жил болгон сар болгон төлнө. Тэнгууд тэрэн дээр нөгөө хүлэмжид ажилласныхын төлбөрийн төлөөд байр хааллын төлнө гэхээр миний цалин шиг болох гэдэг байгаа байхгүй 4 сая төгрөг би ингээд 3 хүн төлөхөд жоохон хэцүү болчиход байгаа. Тэгээ яг нь ер нь бол бордооны борлуулалт сайжраа санхүүгийн үзүүлэлт нааш цаажрахаас нааш нөгөө зээл байхгүй их усрс байхгүй учраас. Тэгэхээр таны бизнесийг би харахаар нөгөө эргэлтийн хөрөнгө өндөртэй энэ чинь нэг ургацтай учраас те жилдээ нэг л удаа аавна заавал эргэлтийн хөрөнгөөр авах бүтэн жил хадгалдаг те. Тэгэхээр санхүүгийн нөөц бол өндөр байх хэрэгтэй юм орон байгаад бизнес байгаа даа л та. Тэгээ би бол гол асуух гээд байгаа юм нь дэлхийд дээр хойно бол хаас айгүй л байгаа шүү те. Тэгэхээр энэ технологи аваа та одоо Австрал тэр Канада тэр орнд нь очиж зүгээр бизнес хийж болохгүй юм. Тэнд бол
эсрэг талаараа яг ийм бизнест бол зээл бол маш сайн болдог шүү дээ. Тэгээд энэ бизнесийн төвхтэй тэр нь яг яагаад Монголд ийм амар хэцүү байхад тэгээд ингээд зовоод ингээд те. Чи Монголын бизнесийн орчин чинь яг таны нөхцөлд бол маш хүнд байгаад байна л да. Тэгэхээр хонтой газар очиод энэ бизнесээ хийж болохгүй юм. Таны ер нь яг Монголд байгаад байгаа шалтгаан яг юу вэ? Тэр хэлчихтэй би нэг имэн энийг хийсэн гэдмээр байгаа штэ. Супер нэг Канад жисэн байж болно штэ. Та энийг хийсэн гэж. Тийм. Гэхдээ ийм байхгүй юу? Улс орнууд одоо энэ манай үйлдвэрийн онцлогчийн өөрөө бохирноос байх хэвээр тий. Тэгэхээр нөгөө тоног төхөөрөмжөө бид нар одоо тэнд ингээд байгууллаа гэхэд Монголын ноос тийш хийж очихгүй байхгүй. Монгол ноос чинь бусад ноосноос ялгаатай. Айгуу сонио. Киргизийн ноосыг бид нар бордоо болгоод гаргахад азот 70% та гарч байгаа. Казахстаны ноосыг, Оросын ноосыг авахаар 10% хүрэхгүй байгаа байхгүй. Тэгэхэд Монголын ноосыг гоё ноос бол бүр 12% та гарна. Дунджаар 10% та гардаг байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө худалдаа авагч одоо нэг дэлхийн бас нэг юм хандлага байна. Нөгөө нэг органик зах зээлийн хандлага, nomadic те одоо органик одоо хөгжингүү орон гэдэг юм дээр арай илүү хандлагатай болсон. Эрүүл өрсөлтэй газраас одоо бэлчээр яалтчгүй Монголыг шууд органик гэж хүлээж аваад байгаа байхгүй юу? Тэгээд мэдээж чиний хэлдгээр нөгөө санхүүгийн их усүр гадаад зах зээл дээр илүү байна. Yes. Гэхдээ Монголд ч байгаа байхгүй. Яагаад Монгол өнөөдөр нөгөө нэг би өнөөдөр авч чадахгүй байна гэхээр надад нөгөө нэг юм одоо батлан даагч байхгүй байгаа байхгүй юу? Хичнээн хөрөнгө байсан ч нөгөө манай банкныхын чинь өнгөрсөн дээр туршиглаж шийдвэр гаргаад байгаа байхгүй юу? Миний өнгөрсөн жилийн 3 жил чинь өнгөрсөн шүү дээ. Миний ирээдүйн зорилгыг харах хэрэгтэй байхгүй юу? Одоо нэг банк намайг юу гэж татгалцсныг нь би одоо бүр хэлэхэд заяа. Америкт би Walmart-ын 60 тонны гэрээтэй, Малайз руу 20 тонтой, Оросын гэрээгээ ингээд Орос ч өөрөө нэг Тажикстан, Узбекистан, Кыргызстаны дистрибьютор байхгүй юу? Энэ гэрээгээ өгсөн чинь надад юу гэж хэлсэн гэж Малайз Орос дээр ажилласан туршлагагүй гинэ. Гэтэл ч одоо би чинь ирээдүгөө хөгжүүлэх гэж зээл авах гэдэг байгаа сте. Тэгсэн чинь миний өнгөрсөн жилүүд нь хасахтай дээр нь тэр нөгөө зорж байгаа гэрээсэн улсууд дээр ажилласан туршлагагүй гэж байгаа. Нэг банк болохоор ингэж 200 саяг өгье. Тэгээд энийгээ төлсөн чинь дараа дахиад өгье гинэ. Би 200 саяар 8 тэрбумын хөрөнгөө тавьчаад 100 тонноосоор яах юм? Тэрний оронд би банк усаас тэрбумыг аваад яг хүү өндөртэй ч гэсэн 500 тонноос хямдхан аваад ажиллах нь эдийн засгийн хувьд хамаагүй өршигтэй байхгүй юу. Тэгэхээр миний одоо ерөөсө хамгийн гол point бол ерөөсө үзэсгэлэнгээр яваад бордооныхоо гэрээг хийж ирээ. Бордооныхоо гэрээ хийсэн зохиолдолд энэ залуучуудаа бид нар чадварчуулаад нөгөө ноос бэлтгэдэг цэгүүдээ залуучуудаа бэлдээ. Тэр хооронд явах нөгөө одоо пресс одоо нөгөө тээвэр чинь бол юунаас хамаарат байна гэхээр пресслчих юм бол 3 дахь хямдхан байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө газар дээр байгаа залуучуудаа нөгөө тоног төхөөрөмжүүдийн ингээ судлаа хийчээ. Тэд нар маань бэлдээд пресслээд над руу явуулах юм бол үртэг буурах учраас экспортол нэмээ. Ийм л одоо фокус тавьчаал. Нэгэнт нөгөө валютын орлоготой юм чинь одоо Монголд бол банк усынхаа аягүй их бонд босгоод байна шүү дээ эргүүлээд. За яг одоо Монголын зах зээлийг бүр орхий. Гадны та валютын орлоготой юм чинь гадны зах зээлээс IPO хийгээд компани задлах ч юм уу. Эсвэл тодорхой хэмжээнд баг зэрэг бонд босгох. Тэгээ та өөрөө санхүүгийн чиглэлийн юм чинь би бол энэ тал дээр илүү ажиллаад бас ирээдүй байгаа юу гэдэг. Бодож байгаа чинь ер нь ногоон бонд руу гаргая гэсэн бодолтой. Тэгээ нөгөө санхүүгийн зохицуулахнаа дүлгөө нараад очиж бас зөвлөгөө авсан. Тэгээд аж ахуйн нэгжүүд одоогоор бол шууд гаднаас дангаараа green bond босгоцсон юм бол бас жоохон хязгаарлагдвал байгаа учраас хамтарч ажиллая. Гэхдээ танах ашигтай болоодох гэж байгаа байхгүй тийм. Санхүүгийн зүйлдээ сайжруулах. Санхүүгийн зүйлдээ сайжруул. Энэ бол хаанч байх шаардлага учраас бид нар дотооддоо эхлээд өөрсдөө сайжруулах хэрэгтэй байна. Тэгээ ер нь бол гадаад зах зээлийн нэг одоо сүлжээ дэлгүүрт ороод юм уу те нэг ингээд нөгөө судалгаагаа сайн хийж чадах юм бол манай бүтээгдэхүүн бол угаасаа хүчин ирээдүй бол байгаа. Би бол тэрэнд итгэж байгаа. Тийм учраас жохон цаг хугацаа хэрэгтэй. Нэвтрүүлгийн цаг ер нь нэлийн дээр бараг болж байна да. Тэгээ ер нь бол цаашдын одоо яг энэ вижн те алсын хараа яг ойрын нэг 3-аас 5 жилийн төлөвлөгөө танд одоо юуг харцсан зорьсон байгаа вэ? Магадгүй эцсийн бүтээгдэхүүний хувьд, за ажиллах хүчний хувьд, бизнесийн хувьд бол айгүй өргөн зар хүрээд юм шүү дээ. Бүтээгдэхүүний ч давуу тал их байгаа юм байна. За нэгдүгээрт нь яг нөгөө төрийн бус компани хоёрын мэдээ зэрэг аваад хөгжүүлээ явна тий. Нэгд нь болохоор би ямар ч байсан 100 залуутай олно хэрэгч залуучуудтай. Энэ 100 залуугаараа Монгол улсад хяргах 2 сард 1 сая хонь хэрэгсэн гэдэг юм түүхийг би хийхийг зорж байгаа. Тийм. За хоёрдугаарт нь аль болохоор бүх аймаг орон нутгийн сургалтаа бол энд нөгөө тоног төхөөрөмж хэрэгжилж ингэж нөгөө хөдөлмөрөө хөнгөвчлөх ёстой тий нөгөө хөдөлмөрийг үнэлэх ёстой гэдэг энэ менталитийг суулгахыг бид зорж байгаа. За дараагийн яг үйлдвэрийнхээ хувьд болохоор мэдээж экспортынхаа дотоодын борлуулалтаа нийт одоо үйлдвэрлэлийнхаа 30-аас дээш гаргах. Одоо бол манайх ихэнх нь экспорт одоо
дотоод маш бага байгаа байхгүй. Тэгэхээр дотоодын борлуулалтаа бид нар нэмэгдүүлэхийн тулд одоо маркетинг кампанид ажил одоо та бүхэн утгагүй арах бах наадмын дараагаас эхлээд бид нар яг 2 жилийн хугацаатай маркетинг явна. Энэ нь өөрөө дотоод зах зээлээ ингээд нийт үйлдвэрлэлийн 30-аас дээш хүрэх зорилготой байгаа. За тэгээд дараагийн юм бол бид нар хүлэмж рүү орно. Хүлэмж рүү орохдоо бид нар ухаалаг хүлэмж буюу нөгөө хөрсөн дээр биш явдаг хүлэмж хийнэ. Тэгээ явдаг хүлэмж гэхээр бас айгуу сонирхол байгаа бах. Гэтэ хийснийхаа дараа би бас та бүхэндээ дахиад уулзъя гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ маань өөрөө нөгөө айгуу тийм солонгосын шинэ технологи. Тэгээд эднийхэнтэй манай бордоор туршсан. Одоо бид нар нөгөө температурын асуудал яригдаад байгаа байхгүй нөгөө тэр чинь өөрөө нөгөө ингэж явдаг хүлэмжчээс нөгөө өрөөний температур ингээд дээрд орчихоор өөрөөр идэм байх. Тэгэхээр нөгөө доор байгаа өвлийн үйлрэлд яах вэ гэдэг юм байна. За тэгэхээр битэрийн зүгээс нэвтрүүлгийн төгсөлд асуугаагүй асуултууд байвал та малчд юм уу эсвэл харилцагч ч юм уу те хүмүүс одоо дутуу хэлэх үлцэн үг байвал та нээлттэй танд микрофоныг өөр ойлгох ч юм уу эсвэл ингэмээр байна, тэгмээр байна те. За нийтэн за ер нь бол нөгөө нэг одоо үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтарч ажилладаг болох хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоо бид нар жишээлбэл хевсний одоо үйлдвэрүүдийн хаягдлыг аваад би сайн асаа өгөөд ингээд нэг нэгнийхээ өртгийг буруулах дээр хамтарч ажиллая. Хоёрдугаарт нь үйлдвэрүүд өөрсдийн гэсэн юм нөгөө хянаргах багтаа болоод орон нутгад хаягдаад байгаа ноос болон түүхийдийг хэрэглэлтэнд оруулахад үйлдвэрлэлүүд малчтаас илүү нөгөө одоо контакттай байхгүй. Тэгэхээр энэ мэдлэг боловсруулалтаа бусдантайгаа ингээ хуваадаг байгач. Дээрэс нь хамгийн чухал юм бөгөөд одоо хэлмээр байгаа юм одоо бид нар 6 сарын 20-21-нд үндэсний аврах шалгаруулах тэмцээн хийх гэж байгаа. Тэгэхээр хоньны аж ахуй эрхэлдэг болон малчид маань Төв аймгийн өв соёлын төв дээр 2021-ний өдөр манай тэмцээнд ирж сонирхоорой. Бид нар энэ дээр зөвхөн хонь яргалтын тэмцээн явахгүй. Энэ дээр бид нар тоггүй пресс гэж Шинзландаас авчирсан бүтээгдэхүүнээ танилцуулна. 1 тонн усаар 500 хонь угаадаг явуулын угаах машинаа танилцуулна. Нараар ажилладаг цахилгаан одоо хашаа оруулж ирсэн байгаа. Тэрийгээ танилцуулна. Дээрээс нь Шинзландаас бид нар Шинзландын нөгөө хурдан хяргалтын авраг бүсгүйг авчирч байгаа. Тэр маань бас нөгөө 30 секундэд 1 хонь яргах боломж байдаг гэдгийг эмэгтэй хүнд энэ бас ажил болго одоо хөдөлмөр эрхлэх орлого олох боломж шүү гэдгийг бас харуулмаар байгаа. Дээрээс нь залуучууд одоо манай харгах баг тэн дээр хонь яргах гэрээнүүд хийн. Тэгэхээр малчид маань бас манай залуучуудтай тэдний чадварыг гадар дээр нь үзээд тэгээд ажлын байраар хангах болон малынхаа эрүүл мэндийг дэмжээрэй гэж хэлмээр байна. Орнотхынд одоо мини кантовер шүү дээ. Технологи те бас дээрээс явуулын одоо баг гэдэг юм бид нараас харуулмаар байгаа байхгүй. Манай одоо ярилцлагын одоо подкастын зочноор одоо ирж оролцсон танд бас баярлж байна. Тэгээд манайх нөө нэвтрүүлгийнхаа ингээ төгсгөл одоо эксперт хүнээсээ дараагийн одоо манай property подкастын зочноор та нэрлэвэл одоо магадгүй тэр хүнийг оролцоосоо гэж хэнийг хүсэж байгаа юм? Юуны ноосон бүтээгдэхүүнээс л хэлэх юм бол манай хөсгийн намунаг дараа манай хөсгийн намуна болон сарна гэдэг 2 бүсгүй гэдгийг хамтарсан. Тэр 2 маань ер нь бас Монголын одоо гадаадаас Монголд ирээд нөгөө буцаагаад бэлгэсэлт авах бас нүүр тахлах хэмжээний бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа. Үнэхээр мундаг 2 бүсгүй байгаа. Тэр 2 маань яг ноосон бүтээгдэхүүнээ одоо юу хийдэг? Бүтээгдэхүүн хийдэг. Дээр нь бас нэг хүнийг хэлмээр байгаа нь нөгөө Монгол улсаас хамгийн анхны Францын Лигон хүн байдаг. Мэд сайхан гэдэг. Хүсний зэрэг те. Хүсний зэрэг. Тэр маань анхны Монгол бөгөөд анхны Лигоноос тэтгэвртэй гарсан юм баггүй юу? Тэгээ тэр одоо яг Монголд ирсэн. Монголд одоо тэтгэвртэй гарсан юм чинь. Гэхдээ натаажсан. Тэгээд тэтгэвртэй гарсан ч гэсэн нөгөө Монгол аялал жуулчлалын бизнес хийх гээд Монголд одоо энэ жилээс ингээд сайдл болж байгаа. Тэрийг бас урьж оруулах юм бол нөгөө ер нь нөгөө нэг гадаад оронд хичнээн хүн ингээд ажиллаж амьдраад те бас амин насаад ингээд дүүгээ явж байгаа ч гэсэн нөгөө талдаа стил нөгөө Монгол улс руугаа байдгийн шүү. Үйлдвэрлэл болон одоо энэ гадаад зах зээлийг хараад хүн чинь ингээд нөгөө яа харахгүй ингээд нөгөө шар хөдлөд идэх байхгүй юу? Нэрээ энийг хийчихсэн ингээд бодогддог штэ. Тийм юмыг бас тэр хүнээс сонсох юм бол залуучуудад суурм өгөх байх гэж бодож байна. За манай property podcast-ийн маань special маш гоё дугаар амжилттай дуслаа. Баярлалаа. Таны цаашдын ажил, амьдрал бүх зүйл хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл дүр баяртай.